За сайн байцгаана уу? Орой минь. За сайхан амарцгааж байна уу манайхаа? Ажлаас ирсэн байгаа нь бол наашаа сууцгаагаарай. За даандаагүй чехэд ирээд удаагүй байгаа монголчуудаа зориулж их юм өнөөдөр дайг хийх гэж байна. За тэгээд завтай байгаанууд наашаа суучна үз, тийм ээ. За өнөөдөр юуны тухай өнөөдөр нийтдээ ерөнхийдөө одоо надаас маш их асуулт ирдэг юмнууд нь бас ганц хоёр юмнуудад нэг чинь хариулт өгье гэж ингэж бодлоо. За нэгдүгээр сайхан амарсан уу? Ажил төрөл бүтэмжтэй байв өнөөдөр чиний. Миний хувьд бол сайхан л боллоо. Айгу гоё өдөр боллоо. Ерөнхийдөө бас ажил бүтэмжтэй дажгүй байлаа. За нэг бороо ороод цаач болж чихэд ерөөсөө яг гадахад мэддэгдэхгүй нөгөө бороо ороод цас ороод зарим салхи шуургатай ч шиг одоо янз янз болж байгаа. За шинэ оны мэд хүргээгүй хүмүүс бас байгаа л юм байна одоо тий. За одоо хэдүүлээ 22 одоо айгу иш хүчтэй байна шүү. Тий мэдээлэл хуваалцаад, биеиндээ туслаад, дэмжээд одоо олуулаа хүчтэй. Тий шүү дээ хамтдаа бол хүчтэй гэдэг баха тий хэдүүлээ. За нэгдүгээр асуулт. За хипотекийн зээлийн тухай сүүлийн үед их чи ярьж байна. За тэрний тэрэн дээр үндэслээд хипотекийн зээлийн талаар манайхан маш их асууж байна. За тэгэхээр нэг сонирхолтой гоё мэдээ. Нэгдүгээр номер 1 гоё мэдээ юу гэхээр хипотекийн зээл одоо 2022 гарангуут яасан гэхээр 20% нөгөө нэг үндсэн нийт одоо авч байгаа орон сууцны 20% чинь ихэнх банкнд 10 болгоцсон байна шүү. Ваа, тэрээс айгу гоё мэдээлэл шүү. Одоо 3 саяын байшаа авч байгаа хүнд бол 300 мянга, 600 мянга урд нь шаарч исэн биз дээ. Одоо бол нэг 300 мянган цаас байхад бол дайраад л үзэхээс өөр аргагүй шүү хүмүүс минь ээ. Та нар минь ээ нэг түрээсийн байр төлөөл ингээл айгүй хэцүү нөгөө нэг үсээ зулгаагаад ингээл суухгүй бас нэг өөр юмтай бас эндээ хамгийн гол нь удаан суршилтай бас амьдрий гэж байгаа нь эндээ бас нэг хүүхдтэй боловсралтай болгохын Европ стандартаар бас нэг гайгүй хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хий гэж байгаа улсууд бол эндээ амьдрах юм бол та нар байртай байсан л одоо бараг зөв юм уу гэж ингэж яриад байгаа шүү дээ би чинь те. Тэрнээс биш удахгүй босгож байгаа хүмүүс бол Монголдо хөрөнгө оруулалт хийгээрээ тийм ээ. За тэгэхээр 10% энэ бол бас аюу тажгүй боломжийн надад санагдлаа. За тэгээ та хэд маань хэрвээ хуримтлал хадгаламжтай байгаанууд нь бол хандаарай гэж чинь тэгээд нэгдүгээр байраа та хэд маань сонгоно үз, хоёрдугаар юу зөвлөх гэдэг юм гэхээр реконструкцийн одоо нэг засварын зээлтэй хямд байр авахыг хичээгээрэй. За тэгвэл бид нар чинь тэрэн дээр аюу ятайхан боломж шүү бас. За тэгээд байр аваад тийм ээ өөрсдийнхээ санаа сэтгэл тохируулаад сайхан засвар хийхэд чинь банк бас туслана. Мэдээж хэрэг байр орон сууцны зээл өгнө. Засварын зээл өгнө. Тэр нь бол бэлэн мөнгөөр ихэнх банкуд өгдөг. Тийм ээ. Юу бол сайхан товчлцсон одоо айгуу гоё зохимжээний бас нэг айтаахан засвар хийгдсэн байр авчих юм бол та нарт бол засварын зээлгээд бол бараг л олдохгүй болох байх шүү. Олдсон ч одоо маш бага хэмжээний. Тэгэхээр бид нарт маань одоо нэг байсан хураасан хамаг юм аваачаад нөгөө нэг орон сууц авахд чинь нөгөө нэг урчилгаан мөнгөнд аваачаад пак гал өгчдөг. Цаана нэг ч дүүрэггүй үлдчих юм бол бас нэг эргэлтийн мөнгөгүй бол бас хэцүү юм бол гэж харагдаад байна л да тий. За хипотекийн тухай би таадтай бас нэг жоохон зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгэхээр хамаагүй ямар нэг хагас сайдрыг би бас сонгох юм уу эсвэл бүтэн сайдар надад зав гарах нүггүй юу зүүмээр их чинь зарлаад за тэгээд тэр зүүмээр зарлаад тэр зүүм рүү та хэд маань ороод ирэх юм бол их чинь чехийн хипотекийн талаар та хэдтэй одоо боломжийн бас зөвлөгөө өгөх одоо ийм нэг вебинар хийх юм уу гэж ингэж бодлоо. Яг тэгвэл миний толгойч би ч бас нэг оролдохгүй ч болох ерөөсөө чихэд хипотекийн талаар орон сууцны одоо нэг тийм сургалт курс бас их чинь бас төгссөн шүү дээ. Бас яа зүгээр ахаа тий. Бас нэг үе бүр нэг релидний одоо нэг канцлерийн ажилтан болох гал бас үзлээ нөгөөдөг чинь тий. Тэгээ тэрнээс бас үлдсэн их чинь бас толгоонд бас жоохон байдаг. Тэгээд одоо сүүлийн үед маш их хипотек авах гэдэг байгаа болохоор тэр таадтай бас тэрийг бас хөргөжлөх юм бол гэж бодлоо. За тэгэхээр Zoom application татаад хэдүүлээ хагас сайдар биш одоо нэг 3 дахь тунгаа хийх гэж байгаа ёо. Энэ хагас сайдар бол амжих юм байна. Энэ хагас сайдрыг чинь харин оройн цагаар хийх нь өдрийн цагаар хийх нь аль нь дээр вэ? Та хэд маань бас комент хэсгээр бичээрэй. За хипотекийн Zoom-ийн одоо сургалтанд сууя гэснүүд нь нэмэх тэмдэг тавиад ч юм уу сууя гэд бичээд явчаарай. Би тэгээд хичнээн хүн байх нь тэрнээс шалтгаалаад их чинь суудлаа тохируулъя бас их олон хүн юу болох нь тийм ээ.
бүр их олуулаа байх юм бол хэдүүлээ нөгөө нэг бас нэг гоё аппликейшн байгаа шүү дээ. Одоо юу лээ? Сүүлийн үед гараад байгаа. Юу лээ даа. Сүүлийн үед чинь нэг гоё аппликейшн гарсан шнэ. Олуулаа бүр ингээд суух боломжтой. Тэгтээ дүрсээ харахгүй ингээд ярьдаг шүү дээ. Ямар аппликейшн л заа. Нэрийг марцсан. За тэгэхээр ерөнхийдөө миний мэддэг нь Zoom дээр баг. Яг л би тэрэн дээр чинь зураг харуулад ярих юм бол та хэд маань бас их илүү хүртээлтэй, илүү бас гоё айтайхан байх юм болоо гэж ингэж бодлоо. За хоёрдугаарт хипотекэд бол дэлгэрэнгүй сонсох юм бол Zoom аппликейшнээр ороод та хэдтэй би мэдсэн юм а та хэдтэй хуваалцнаа. За хэдэн давхар райш авах уу, хаана байршуулах уу, яаж яах уу гэл ингээл мэдэх юм байвал хэдүүлээ хуваалцнаа. За хоёрдугаарт вакцины одоо 3 дахь тун эхэлчлээ. За одоо тэгэл хил ихэс одоо энэ ковид бас одоо өршөө мэдгүй өөр хамгаалт одоо үүндээ харагдахгүй байна. Даанаагүй уушигны өвчтэй, ер нь хууч өвчтэй, настай тийм хүмүүс бол одоо хийлгсэн дээр юм уу л гэж байгаа. Тэгээд чихний угаасаа засаг дөрөөсөө угаасаа энийг зарим одоо олон нийтийн одоо юм олонтой харьцдаг албан байгаа бол хүчээрээ одоо хийлгэх одоо тийм асуудал гарч л байна л доо. Одоо тэгээд хийлгэхгүй гээл маргаантай байгаал байна. Тэгээд эцээцд одоо хийлгэж л ах шиг байна доо. За тэгээд 3 дахь вакцина хийлгэх юм бол 2 дахь вакцины хийлгэсний дараа 5 сарын дараа багтаж 5 сарын дараа одоо нөгөө юугаар ороод сайт руу ороод цаг авчвал болж илээ шүү. 5 сар болоод цаг авчвал болж байна. За тэгэхээр зарим 1 2 дахь том хийсэн хүмүүст бол имэйлээр нь бас сануулсан мэйл ирээд ах шиг байна. Тий. За тэгээд тэрэнгүүд нь та хэд маань цагаа захиалаад амрах цагаа өөртөө ойрхон одоо эмнэлэг мэмлэгээ сонгоод ингээд явах юм бол болж байна. За 3 дахь мэдээлэл. Өнөр вакцин гэснээс чехүүд чи бас л олон хүнтэй болохоор бас сайн муу юм байж л идэг юм байна. Тэгсэн чинь одоо сертификат нөгөө вакцины хийх дургүй хүмүүс нь хуурамч сертификат худалдаж авч чинь тэгээд тэр хүмүүс нь баригдсан сурагтай амар хогдуртай. Тэгсэн чинь тэр хуурамч вакцины хийлгэсэн сертификатыг худалдаж аваад тэгээд тэр зарсан хүмүүс нь бүр эмнэлгийн одоо тэр лабораторийн бүр ажилчингууд нь одоо хуурамч сертификат зарж бас л баяцсан юм баха. Айгу хүний бодуртай тий. Тийм юм ярьж бас тэгэхээр бас энэ олон сая хүнд бас байна. Муутай сайтай улсууд байна. Тэрнээс яг л ягштал яг тийм тийм зарчимтай Европ тийм ийм мэдээж олон хүн дотор байгаа ч сайн муу юм байж л идэг юм байна. За тэгэхээр тэгээд эдгээр цагтаа аягүй сайн ажилтдаг, хяналт аягүй сайтай болохоор тэрийн дор нь таслан зогсоосон юм баха. За дараагийн асуудал. Хүүе, Монголоос ирж байгаа та хэд минь ээ? Надад нэг юм заавал хэлмэр юмнууд байна. Гэр бүлээ та Монголд салсан байх юм бол гэр бүлийн одоо гэр бүл салсан тухай иргэний бүртгэл мэдээллийнхээ бүр мэдээллийг аваад авцраач энд ирэнгүүт мэдээж яриг та тооцох хэмжээний хугацаанд насаар ганцаараа байна гэж байхгүй нэг бас сэтгэл таарсан хүнтэй таарчдаг. Гэтэл одоо иргэний бүртгэл мэдээллээс одоо гэр бүлтэй гэр бүлгүй энд ирээд батлуулах болохоор нөгөө бичиж заавал угаасаа хэрэгтэй болдог шүү дээ. Тэгэхээр яг энд ирсэн хойноо тэрийг хөдөлж байхаар бүр нэг тийм одоо гэр бүл салсан гэсэн шүүхэн шийдвэрээ чамаа бариад ирүүлэх зүгээр юм уу гэж харагдлаа. Хоёрдугаарт Монголоос ирэхдээ гэр бүлийн улсууд хэрвээ ирж байгаа бол гэр бүлээ батлуулчаад ирүүлэх зүгээр шүү. Гэр бүлийн баталгаа үүсэ заавал хэрэгтэй. Энд дээрээ даандагууд та нар хүүхдэд татгах байгаа бол гэр бүлийн баталгаагүй ирчээ. За тэгээ яг хөө энд манай элчин дээрээ батлуулж болно л доо. Ер нь бол Монголд батлуулчаад ингээ сайхан ирээд энд ирээд хүүхдэд болох юм бол тэр баталгаа чинь гэр бүлийн баталгаа заавал хэрэгтэй болно шүү. Тийм бол эсвэл даандаггүй нөхөр нь үлдчихэд ч юм уу эхнэр нь Монголд үлдчихэд энд ирээд хүүхдэд татах болдог. Өнөө гэр бүлийн баталгаа бас заавал хэрэг болно. Тийм ээ. Тийм. За хүүхдээ авцрахт чинь таад чинь нөгөө нэг юу яадаг штэ. Аавын зөвшөөрөл. Тэ гэр бүл салсан хүмүүст бол заавал аавын зөвшөөрөл хэрэгтэй. Хүүхдээ татах гэдэг Монголд хүүхэд нь байж идэг. Ээж нь одоо энд аваад ирсэн чинь мэдээж хэрэг бас хажуудаа авах гэдэг. Гэтэл гэр бүл нөгөө нэг аавын зөвшөөрлийг заавал чинь одоо эдний цагдаа шаарддаг штэ. Аав нь хаана байгаа нь үл мэддэхгүй тийм асуудал байх юм бол таад маань тэрийг ерөөсө шүүхэд өргөдөл өгөөд эзэн хаяг тодруулах тийм хүсэлт гаргаж болдгийм байлээ шүү. Тийм болохоор тийм юм та нар бас хөөцөлдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол аав нь Шведч байгаа юм уу, Францч авсан юм уу, Африкч гараа авсан юм уу, бүү мэд. Африк гараад банаа зарж байгаа юм шиг бүү мэд тий. Тэгэхээр ерөнхийдөө тийм лалгаа аягүй заавал хэрэгтэй байдаг болохоор одоо тэр эсвэл аав нь хэрвээ байгаа бол тэр овогтой тэр ээжд нь би хүүхдээ одоо чек явахт нь зөвшөөрч байна гэсэн бичиг заавал авдаг байхгүй юу. Тэгээ тэрийг одоо тэр
хүүхдийн виз өгөхөд заавал хэрэгтэй болдог болохоор аавын тодорхойлох, аавын хайх тийм асуудал байгавал эртхэн зохицуулаарай л гэж хэлэх гэдэг шүү дээ. Ерөөсөө тийм юмгүй бол айгүй бас хэцүү байдаг тийм. За энэ бол ерөөсөө бидний амьдралын яриа бараа угаасаа байдаг л асуудлын нэг. Тийм учраас энд нэг тийм санаа зовх юм бол байхгүй мэдээж хэрэг болохгүй байсан бол салсан л баг тий. Тэгээд өөр хүнтэй суужил таараа, хүүхд гаргаж таараа, тэгээд хүүхдээ наашин татчил таараа, тэгэхээр тэрэнд бол ерөөсөө тийм юм эмзэглэх асуудал байхгүй. За өнөөдөр нэг баяртай мэдээ харлаа. Тэрэн дээр юу гэсэн гэхээр одоо энэ манай элчин сайдын маань Facebook хуудас аягүй сайхан идэвхтэй болж байна. За энэ дэр бол үнэхээр баяр хүрмээр байна. Яг гэвэл ерөөсө элчингийн одоо энэ Facebook хаягаас аягүй унтаа байдал яг үүндээ байдаг гэсэн чинь одоо ингээд ойрхон аягүй гоё хэрэгцээтэй монголчууд маань хэрэгтэй мэдээлэл тавигдаж эхэлж байна. Энэ бол маш том дэвшилтэй асуудал. Тийм болохоор тэрэн дээр би өнөөдөр бүр хамгийн их таалагдсан юм нь одоо тэр интеграцийн төвийн одоо монголчууд бүр монгол хэл дээр нь одоо ийм танилцуулга хэвлэгдсэн байна. Одоо нөө юуны Либерец хотынд зориулсан аймагт одоо гадаад иргэд аюулгүй амьдрал гэсэн одоо ийм брошюрыг аягүй сайхан монгол хэл дээр орчуулсан. Тэнд Европын холбооны улсад зориулсан юм байна. Европын холбооны бус улсуудад зориулсан ийм маш хэрэгтэй мэдээллийг бүр линкээр нь оруулсан байлаа шүү. За тэгэхээр та хэд маань хүүхдүүд минь ээ, та хэд маань одоо тэрийг шууд ороод тэр линкэн дээр нь дараад шууд компьютер руугаа юм уу гар утас руугаа зүгээр татаад авчаарай. Янз үнэхээр хэрэгцээтэй зүйлүүд байлаа шүү. Маш их асуултууд маань тэнд яхахгүй хариулт байгаа байхгүй. За үүнээс хамгийн их асуудаг юм нэгдүгээр хэд хоногт би байраа солиод тийм ээ одоо их чинь жишээ авч ярьж байна л хэд хоногт би байраа солиод энэ байр сольсон хаяг сольсныгаа би онпед мэдгэх хэрэгтэй юм бэ одоо гадаадын иргэдийг хариуцсан цагдаагийн албанд би хизээ мэдгэх хэрэгтэй юм гэж ажлын 30 хоногт багтаж 180 хоногоос дээш байх өөрчлөлтийг мэдэгдэнэ. За өөрчлөлт. За ямар ч хэсэн байрны бичиг та нар гаргуулад авчихсан байхад байрны бичгээ та хэд маань анхааралтай сонсоор. Доор хаяж 6 сараас дээш хугацаантай хийлгэн шүү. Энэ өрөөсөө юм болгон дээр нөлөөлдөг. За нэг ганц 2 сарын гэрээ хийгээл нэг зарим нөгөө гадаадын хүмүүстэй харьцаж сураагүй удаан энэ монголчууд байдгүй байсан юм аймагт одоо хотуудад монголчууд маань их ирж байна. Тэгэхээр тэдэртээ заавал хэлэх хэрэгтэй. Анханасаа тэр байранд орохосоо өмнө за нэгдүгээр юу гэж хэлэх ёстой. За би хүүхдээ авчирч байгаа бол за би энэ байранд танаа байранд орё. Надад таалагдж байна. Урьдчилгаан мөнгөний өгьё. Сарынхаа төлбөрийг төлжөөе. Гэхдээ би хүүхдээ Монголоос авчирч байгаа учраас яванда болно үсттэй гэдэг асуудлыг байранд орохоос өмнө асууж шийдэр ам хүчгийг авна шүү. Тийм байгаас тэгвэл дараа хүүхд байлгахгүй. Муур нохойг зөвшөөрсөн мөртлөө хүүхдийг байлгахгүй гэдэг айл байдгийн шүү. Тий. За тэгэхээр орохоос өмнө би ингээд Монголоос 2 хүүхд татна. Та зөвшөөрнө үстэй байрны бичиг гаргаж өгнө үстэй гэдгийг бүр амнаас нь бүр ам хүчгийг аваарэ. Энэ их чухал юм шүү. А хоёрдугаар байрны бичгээд болж л өгвөл хугацаагүй аа бүр болохгүй бол одоо хамаагүй жил ерөөсөө жил шүү. Тэгэхгүй бол жилийн хугацаа аюу амархан өнгөрчдөг. Гэтэл та жилийн хугацаанд ерөөсөө нөгөө нэг байрны чингээр гэрээ нэг мэтгэл дуусчдаг. Дахиад сунгуулах болдог. Нөгөөдөл чинь тэр ч орчуулагчгүй, энэ ч орчуулагчгүй. За нөгөө байрны эзэнд бүр хол амьдардаг бол уучлаарай нөгөөдөл чинь ингээл уц муцаар ярих гэж аюу хүндрэлтэй асуудал маш их гардаг. Тийм учраас бүр эзнээсээ би танаа байранд ингээд бас доктор сууршилтай ажиллана гэж амьдрна гэж бодож байгаа учраас та надад ядаж энэ байраа эсвэл хугацаагүй хийгээд өгч гişгүй эсвэл бүр 2-3 жилээр хийгээд өгөх боломж байна уу гэдгээ анхнаасаа бас сайн тохиролцоорой. Тийм ээ. За тэгэхээр нэг байранд байж байгаа нөгөө байранд нүүх юм бол та 30 хоног дотор сарын дотор та онпед байрныхаа хаягийг сольсон тухай мэдэгдэх ёстой юм байна шүү. Хаяггүй ерөөсөй байж болохгүй. Чихэд угаасаа үндсэн байх ёстой нэг хэдхэн нөхцөл байдаг шүү. Ажлын гэрээтэй, тийм ээ, даатгалтай, байртай. Үндсэн 3 юм шүү. Та чихэд орших. Тийм биз? Ажлын гэрээтэй гэж та цайлантай, орлоготой, байртай, даатгалтай. Энэ 3 үстэй үндсэн заавал байх ёстой 3 нөхцөл үстэй угаасаа. За тэгэхээр та хэд маань байрны бичгээ жоохон урт хугацаатай дээр нь одоо энэ хаяг маяг солигдох юм бол тэрийг 30 хоног дотор зохицуулж шууд хаягаа наалгаарай. Нөгөө нэг онпедр очоод арай Аз болоод одоо мөнгө төлөхө болцсон шүү дээ. Хуучин 1000 крон төлөөд нөгөө ягаанд дахиад захиалаад ингээд заавардаг гэсэн одоо тэр нь харин болоо. Шууд улаан паспорт нэр штамп дардаг болсон шүү дээ. Пас юу штамп дардаг болсон шүү дээ. Тамга дардаг болсон.
За дараагийн асуудал. За бичиг баримт хаях хулгай давтахад тэр дор нь мэдэгдэнэ гэсэн байгаа. Манайхан чи хайчаал за нэрээ олддгийн угаасаа олддог. Чек чи бас нэг сайхан юм одоо саяхан л манай энд нэг хүүхэд бичиг баримтаа бүх цүнхтэй юм марчаад одоо хөрх юм нойрмол одоо давтуулсан дотор явахдаа буухтаа 2 цүнх барьж авсан нэгийг марчаад тэгээд бууцсан байсан. Тэгээд дараа нь бүр сарын дараа харин нөө яан карта захиалсан байхад сарын дараа бичиг баримт нь олж байгаа байхгүй хөрх юм. Тэгээд одоо нэгэндээ захиалсан юм чинь ОМП 40000 крон авсан л бол буцааж олгох гэж байдгүй юм шүү. Тийм учраас та хэд маань анханасаа ерөөсө бичиг баримтыг жин тан ерөөсө амар сан зөв хадгалж явах шүү хэлээ. За бидээ юу авчих вэ? Мэдээч хэрэг даатглаа. Тэгээд ягаан карта. Тэрнээс биш нэг ажлын гэрээ улаан паспортыг бол зүгээр цааш нь хийгээд хадгалж гэртээ хадгал. Тэр болгоныг нэг хармаалаад явах шаардлагагүй. За юу ажлын гэрээ паспорт эдрээгээ бол гэртээ сайхан хадгалж яхад бүр боломжтой шүү дээ. За тэгээд хайж гээдсэн бол тухайн хотын цагдаад мэдэгдээд тэгээд би ингээд хайсан үргэлжсэн гэсэн бол тэгээ бүр олдохгүй бол ягаан карта захиалаарай. Ерөнхийдөө миний хувийн зүгээс зөвлөхөд нэг 2-7 хоног жоохон хайх хэрэгтэй. Энд чи хүч олох юм бол тэгээд яг харьяа үйлдвэртэн ч юм уу, хотын захиргаанд ч юм уу, эсвэл тэр хайж гээсэн үргэлдүүлсэн алба гэж хотын захиргаанд урт байдаг шүү дээ. Тэн дээр хүмүүс ингээд хүмүүсийн олсон юмыг хүртэл аваач өгдөг гэдэг чи хүч бас тэр талаа бас их мундаг шүү. Тий. Дээр би нэг бүж хэдэр дэлгүүр тавьж байгаа бутлаа хийчихэд цааш дутлаад тэгээд эргээд очиход тэр худалдагч уучлаарай байна та ингээд цүнхээ мартсан байсан шүү дээ. Тэгсэн чинь цүнхэнд та нөгөө авсан бутлаа мартсан байсан шүү дээ гээл айгу инээмсэглээл өчөөж үлээ. Тэр талтай айгу мундаг шүү дээ тэр чинь тий. Тэгсэн чинь автобусанд хайсан юмыг одоо хот хоорондын автобусанд хайсан бичиг баримтыг хүртэл одоо тухайн үйлдвэр одоо манай тосгонд ядэрсэн байгаа байхгүй юу. Мундаг шүү бас тэр талтай айгу талархмаар тий. За тэгэхээр бичиг баримтаа хаяхгүй нямбай байна. Нэг бичиг баримт хаяхад буу асуудал болж байгаа шүү дээ. За паспорт авч явж байгаа, даатгалаа хайчиж байгаа, паспортаа хайчиж байгаа, ягаан карта хайчиж байгаа. За тэгээд шинээр паспорт захиална хэдэн төгрөг болох вүлээ? Та нар бодоод үз. Монгол руу захиална. За тэгээд ирж очиулна. Тэр бол чинь мөнгө. За тэгээд хамгийн их үнэтэй юм нь одоо тэр ягаан карт буюу одоо ажлын карт чинь хаягдах юм бол 4000 крон та тушааж, тургуулаа тушааж шинээр захиалж авнаа. 4000 крон гэдэг чинь асар үнэтэй. Асар их мөнгөштэй бол Монгол мөнгөөр бодох юм бол тийм үстэй. За өшөөний асуух юм юу вэ? За аахны тухай бүр хэлэхгүй бол болохгүй байна. За мэдээж бид нар ажил төрөл хийж байгаа юм чинь одоо агт авах юм да. Нуруу туруу маш их өвдөж जैन, хөл гарна аягүй өвдөж जैन. Манай залуучууд маань одоо бие бас бодож авахгүй бол бас эрүүл мэндээрээ бас хөгжиж байна. Мөнгө хэрэгтэй. Гэхдээ та эрүүл мэндийн тасдыг битгий орхитуулаач л гэдгийг дахин захимаар байна. Нуруу бөөрөө сайхан ингээд нэг дулаалаад ингээд явал та. Одоо гадаар уйлралстай аягүй хүүтэн байна. Нэг бороо ороод нэг цас ороод ууц нуруугаар манайхан аягүй хөвддөг юм шиг санагдлаа. Тийм болохоор тэр нөгөө бөөрийн бүс хүртэл зүгэл явжлах юм өрх юм дээр ажил дээр хорихгүй бол цэш нуруугаа жоохон дулаалж явуулдаа л гэж хэлмээр байна. Малгай толгойтой явуулдаа. Амар хүүтэн багч нь толгойн нүцгэн сэгсэж гүйж байгаа л тэгэл ханиад хүрцэн гээл агт аваал ингээл гүгэд тахаар тийм ээ. Энэ дээр би юу гэж хэлэх гээд байна гэхэлэр агт авахтаа та нар эмч нараасаа даннаа салхинд гарах цагийг бичүүлж авуулдаа. Просим. Салхинд гарах цагийг заавал эмчээрээ бичүүл. Ходины навыхаску гэж хэлээрэй. Потребую ходины навыхаску. Тэгэхгүй бол та одоо дандаа сүүлийн үед одоо оны өмнө их ширүүн одоо нийгмийн даатгал хөдөлмөрийн товчоо тэгээд үйлдвэрийн захиргаанаас гэсэн нийлсэн одоо тийм нэг шалгалт агттай байгаа хүн гэртээ байна уу гэсэн шалгалт аягүйх явагдаж байна. Ганц манай хотоор ч гэсэн аягүйх явагдаж байна. Одоо бусад хотч бас мэрсээр явсан сураг байна. Тийм болохоор одоо энийг эдгээр бас аягүйх эрчимжүүлж байна. Тэгэхээр 1-2 сард энд шалгалт нэлээд явна гэсэн бас сураг байна. Тэгэхээр та хэд маань хэрвээ баригдчих юм бол агтны мөнгө нэгдүгürt байхгүй болно. Хоёрдугаарт энэ хүн бол агт авч ажил хийхгүй залхуу байна гэсэн айгүй муу ойлголт авдаг. Эсвэл 3-дугаарт бол ерөөсөө энэ хүн агт авчаад өөр газар ажил хийгээд байна гэсэн ойлголт авна шүү дээ. Эдгээр чинь тэнийг хүмүүс биш. Тийм болохоор яг очихт нь гэртээ байхгүй бол асуудал үүснэ. Хар дансанд орно шүү. Хөдөлмөрийн товчооны хар дансанд орчих юм бол одоо үйлдвэртэй ч гэсэн муу хандлагатай шүү дээ. Энэ одоо гэртээ байдгүй юм шиг шүү дээ. Агт авчаад байхгүйсэн гинэ гэртээ гэл ингээл нэг ховж юмд орно л гэсэн үгтэй ерөнхийдөө. Тэгээд агтны мөнгө олдохгүй 2-3 удаа ийм асуудал гарах юм бол шууд ажлаас салах бүрэн нэрхтээ байдаг. Хөдөлмөрийн товчоо ажлын зогсох бүрэн нэрхтээ байдаг юм шүү. Тийм учраас та хэд маань хүүхдүүд минь тэрэн дээр аягүй боломжтой хандаарай. За, дээр нь агтн дээр би одоо дээр бас энэ лайн тухай ярьж л байсан бас энэ агтны тухай. Хонгон дээрээ эхнэрийнхаа нэрийг
ганцхан бичээд ч юм уу эсвэл нөхрөөгөө нэрийг бичээд орчихдаг. Үгүй ээ тэр байранд хичнээн насанд хүрсэн хүн байна бүгдийн нэрийг бичнэ. Бичээд наацгаа. Тэр овогт тэр амьдарч байна. Одоо манай хаалган дээр ноён пүрэвд орж биш эрхэм пүрэвд орж оюун хоёр хоёул амьдарч байгаа битүүрийн овог нэр байж идэг. Чамд захиа ирдэг танаа хүнд ч захиа ирж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хаяг нь тодорхой хонхгон ажиллагаатай байх ёстой. Хэрвээ таны түрээсэлж байгаа байр хонхч нь ажиллахгүй байгаа бол яаж хүмүүс та нартай холбогдож шууд ингээд чинь хөргөж өгөх юм, яаж захиагийн чинь үлдээх юм, яаж та нартай одоо үйлдвэр одоо шалгалт явуулахын жишээлбэл утас нь хаалттай нэг аюултай юм. За хонх нь авахгүй байна. За уцран залгая та гэд хин ч гэсэн одоо магадгүй чиний найз ч гэсэн танад орохгүй. За энэ гэртээ байхгүй хамт би нэг асууч игээд уцран залгахлаар утас нь хаалттай. За тэгэнгүүт нөгөө шалгалтаар явж байгаа улсууд утас нь хаалттай, хонх ажиллахгүй, хонхон дээр нэр ус нь байхгүй. Энэ хүн нэг гэртээ байсныг гэхэд нотлох ямар ч баримт байхгүй юм байна гэж асуудал үүснэ. Тийм болохоор та хэд маань даанангуу агт авсан ч гэсэн агаа үчилсэн ерөөсөө тэр чиг хүчиг ерөөсөө тэр шуудангийнхаа хайрцаг дээр овг нэрээ хонхон дээр хонх нэрээ ч юм уу бичгэл хэрэгтэй гадна хаалга. Тантай холбоос үүсэх заавал тийм юм байх хэрэгтэй юм шүү. Тэрэн дээр та хэд маань сайн анхаараарай. Тэгэхээр нэр утсаа за тэтгэлэг сайн хийж явах хэрэгтэй. За дараагийн асуудал бол энэ утасны тухай бас ярив. Одоо та хэд маань нэг утсыг ер нь симийг аль болохоор болж л үгүй битгий солиоч. Дугаараа их солиод байх юм аа. Энэ дэр бас их асуудал үүсэж байна. За жишээлбэл вакцины 1-2 дугаар тунг хийлэхдээ 1 номер барьж ийсэн. 2-3 дахь тунгаа хийх гэхэлэр одоо утасны номер нь одоо сертификатаа хуулаад авъя гэхэлэр 1-2 дахь тунгаа хийлгэсэн утасныхаа дугаараа аль хэзээ солилцсон дараагийн дугаарыг барьж байгаа аахгүй тэр хүн. Утасны номерыг олон жил барьсан хүнийг би айгүй цэгцтэй хүн байна гэж би лав үздэг. Байн утасны дугаараа солисон ч юм уу ерөөсөө уцгүй байгаа хүн дээдтэй энэ бас балаагүй амьдаа л гэж хэлэхэр шүү ер нь. Тийм болохоор утасныхаа дугаарыг вакцин хийлгэж байгаа яг одоо ийм коронагийн үед ч гэдэг юм уу тийм үед одоо захиргаанд үйлдвэрлэгч нь захиргаан дээр таны нэг утасны дугаар байгаа шүү дээ хувийн хэрэгт чинь тэр дугаар чинь л байж ах юм бол эмнэлэг банк захиргаан цагдаа одоо бүх газар чинь тэр дугаар чинь байж байвал чамтай холбогдоход аюу амар байгаа байхгүй юу. Тэгэхгүй байсаар ингээл байсгээл утасныхаа дугаарыг солиод байгаа хүмүүст одоо нэг яралтай асуудал шийдэх гэхлээр аюу хүндрэлтэй шүү дээ. Гэхдээ тийм бидтэй одоо. Та нар одоо жишээл би бол ингээл 5 хоноод уцаас солиод байвал надтай холбогдохтой аюу хэцүү үстэй. Ядаргаатай санагдна үстэй. Нөгөө дугаараа байхгүй. Хаалттай байна гэл. Тийм болохоор та хэд маань уцаас солих гэдэг бол бас яг одоо үед бол тийм их тохиромжтой асуудал биш шүү. Байнгын тогтмол нэг уцтай ингээд бариад явах юм бол амар зүгээр. Тэгээд яг үйлдвэрүүдийн хямдралтай дугаар өдр байх юм бол та нарт маань ашигтай. Тийм дугаар байхгүй дараа төлөлт бас их зүгээр байдаг, тийм ээ. Дататай. Тэрийг ашиглаад ингээд нэг симтэй байгаа чи тэр симээ ерөөсө банкнд дач өгчдөг, захиргаанд ч цагдаад одоо даандаг үйлдвэрт одоо тэр дугаараа бүртгүүлсэн байна. Хэрвээ дугаараа уцаа хаяад симээ хайцсан байх юм бол яг тухайн гар утасныхаа операторын газар очиод яг тэр дугаараа сэргийлгэж болдог л байхгүй. Би энэ дугаараа хайцсан одоо дахиж сэргээ маань би дугаартай симтэй тэр уцаа хайцсан юм чинь гэж хэлээд. Тэгээд дугаараа солихгүй байгаад иж болдог л доо. Тэгээд даандаагүй банк штэ. Банкн дээр чинь та нар Жорж одоо Ческас Британьтай банктай улсууд бол Жоржгоо ашигладаг учраас байнга дугаар ашиглах тэр болгонд ингээл замбрааг үлдэгдлээ банкныхаа гүйлгээнийхээ үлдэгдлийг үүсгэх хүртэл хүндрэлтэй байдаг үстэй. Аюу хэцүү шүү дээ тий. За тийм болохоор утсан тогтмол нэг утас барья гэсэн юм ярьж байна. За тэгэхээр та хэд маань энэ вакцины үед нэг дугаар бариарай, бити их олон дугаар өөрчлөөрэй гэдгийг чинь зөвлөж байна. За дадлагын тийм. За дараагийн асуудал. За акт чөлөө утасны дугаарыг ярьлаа. За хөдөлмөрийн гэрээн дээр одоо тэр интернетчлын төвийн тэр саяны номон дээр бичигдсэн байна. Та хэд маань ингэж асуудаг. Манай үйлдвэрүүд ингээ намайг хуцаагүй ерөөсө болгож өгөхгүй байна. Ямар очир байна гэсэн юм асуудаг. Тэгэхээр угаасаа л 2 удаа таныг хуцаатай сунгасан бол 3 дахь удаагаад заавал хуцаагүй болох хэвээр. Хөдөлмөрийн хуулиндаа тийм байдаг байхгүй. Тэгэхээр та тэгж үйлдвэр маань танаа үйлдвэр тэгж сунгаж байгаа бол энэ тухай заавал асуудал хөндөх хэрэгтэй. Яагаад намайг эсвэл хална
Тийм ээ. Хугацаатай сунгаад байна гэдэг чинь таны ажилда цаашаа тэнцэхгүй эргэлзээтэй байгуулбал хугацаагүй болгож өгөхгүй байгаа шүү дээ. Эсвэл бүр халлагдсан яшиг. Эсвэл намайг хугацаагүй болгож өг. Би одоо 2 удаа танаа байгуулахаар би ажиллаа би сонголчлоо шүү дээ. Гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэлэх эрхэн та нарт байгаа юм шүү. Ойлгомжтой тий. Тэгэхээр 2 сонголсон бол 3 дахь удаага заавал неурчтыг болно. Неурчт гэдэг чинь одоо хугацаагүй гэрээ болно. Хугацаагүй болчихвол аян амарчтай та хэд маа байсгээл одоо яан карта сонгох чи хэрэгтэй болдог. Travel аваагүй хүмүүс маань тий. Тийм болохоор хугацаагүй гэрээ болохоор 2 удаа сонгоцсон. За хөдөлмөрийн гэрээ угаасаа анхнаасаа хийгдтэй хугацаатай буюу хугацаагүйгээр хийдэг. За хугацаатай гэрээ нь бол дээдл нь 2 жилээр л хийдэг. 1 юм 2 жилээр л хийдэг. Тэрнээс хугацаатай гिचээд 3 4 жил гэж байдаггүй эдний хоёуланд. Тийм болохоор эсвэл хугацаагүй эсвэл хугацаатай дээдл нь 1 юм 2 жилээр л хийдэг. За тийм тэрийг бол ойлгомжтой баг тийм ээ. За дадлагын хугацааны тухай айгүйх асуудаг. Дадлагын хугацаа бол угаасаа дээдл нь 3 сар л байдаг шүү дээ. Тэгэхээр дадлагын хугацаанд таад бол гарах болно. Нийтээ яагаад гарч байгаа тайлбарыг бол нэг тавих шаардлагагүй угаасаа. Дараагийн одоо янз бүрийн асуудлаар та гарах болцсон бол тэгэл гарахаас биш яах вэ? Гарч болно. Тийм ээ. За дараагийн нэг асуудал бол юу вэ? Тэгэхээр хууль бус ажил хийж байна. Манайхан бол үндсэндээ одоо хөдөлмөрийн картаараа бол та нар хөдөлмөр яг тэр карт авсан хөдөлмөрийн гэрээгээр л та нар ажиллах ёстой. Яг үнэндээ бол хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа асуудал бол энэ илүү цаг бид нар маш их хийдэг. Маш эрсдэлтэй. Энэ хэрвээ баригдаад янз бүрийн асуудал болох юм бол ажиллаж байгаа компани нь бол саяас одоо 200 мянгаас саяас 10 сая хүртэл торгуулна гэдэг. Одоо энэ номон дээр ч хүртэл тэгээ бичсэн байл. Яг ажиллаж байгаа хүн нь бол шууд 100 мянган крон хүртэл торгуулна. Хамаагүй та нар баригдахаас айхгүй байгаа бол тэр 100 мянган төлөөд бол гарах юм шүү. Тэгтээ бизнес тулах эрсдэлтэй шүү. Тэгэхээр та нар яг хинт ч гэсэн одоо мөнгө төгрөг хэрэгтэй л байна. Бас нэг илүү цаг олдвол манайхан бүгдээрээ явдаг. Тэр бол нэг нууц биш. Гэхдээ маш болгоомжтой. Яг гэвэл та хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа шүү гэдгээ хязгаарч мартаж болохгүй шүү. Тий. Хязгаарч мартаж болохгүй. Тэрнээс биш энэ ингэж болдгийм бэ. Чехэд байгаа монголчууд ажлынхаа гадуур бас ингэ ажил хийдэг юм бэ гэд ингээд андуурч эндүрвэ. Тий. Зарим нь бол харин яг Швейцарский лист дээр бол янз бүрийн татвар төлөх байх юм бол болж шүү дээ. Тий. Швейцарский листээр та ямар нэг орлого хийдэг бол тэрэндээ тайлан балансаа гаргадаг, татварын зөрөөгөө төлдөг, бодуулж авдаг. Тийм байх юм бол одоо бас болох байна. Ажлынхаа хажуугаар жишээлбэл порт хийдэг ч юм уу тийм хүмүүс байх юм бол орлоготой байх юм бол тэрэндээ бас орлого зарлагынхаа балансыг энэ татварын албанд өгдөг байх юм бол хамаагүй шүү дээ. Тэрийг бол одоо тэр Швейцарский ужаад гэж байдаг шүү. Тэрнээс очиж маш сайн зөвлөгөө аваарай. Хилтэй хүнээ дагуулад очиорой. Хилгүй бол ганцаар очиод ийм шүү дээ. Тийм нарийн ширийн нэг заавал очиж зөвлөгөө авчиж тэрийг эхлүүлээрэй хүүхдүүд минь ээ. Хууль усын нуул ясын дагнаа. Тэгэхгүй бол одоо ерөн том хэцүү шүү дээ. Тий. Энд амьдрал гэж байгаа юм чинь ёс журмын даган шүү дээ. Хэвэл яаж ч байсан тий. Хөдөлмөрийн хуулийн хүндэлж харьцнаа. Респект хийнэ. Тий. За тэр нөгөө нэг редактор бас надад хэрэгтэй юм уу гэж бодсон юм нь юу гэхээр түргэн тусламжийн дугааруудыг гал хамаандын дугааруудыг та хэд маань наагаад хаданда хатчаарэ. Тийм. Яг үнэхээр түргэн тусламж 155 гэсэн дугаар байдаг. Тэгээд эдгээр гал хамаан 150 байдаг. Цагдаа 158 байдаг. Тэгээ болж өгвөл одоо ийм митийн газар руу залах юм бол заавал хэл ус сайтай хүнийг ашиглаж яриарэ. Хэлгүй хүн бол нэгдүгээр цаг минут алдна. Гал гарч хахад 158 руу залгахад яа тади гэж ингээд байвал одоо хэцүү ш. Нөгөө гал нь улмал дүрлцээд байдаг. Өөрөө ч аюултай. Тэгсэнд орвол шууд хэлтэй хүний гуйгаад тэр 158 давал яриулаад тийм ээ. Хаягаа хэлээд ярьж байгаа хүнийхээ овог нэрийг хэлээд одоо ингээд холбогдох хэрэгтэй. Тэгвэл арай хурдан бицтэй. Я тади нивим тое гэл да я ёо разумим гэл одоо тэрнээс илүү үг гарахгүй шүү дээ. Зарим сандарсан үед бол бүч гарахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр таад маань одоо энэ түргэн тусламж гал хамаан цагдаагийн дугаарыг бол ингээд гэртээ хатцсан. Хүүхдтэй ч гэсэн тэргээ зааж өгөх хэрэгтэй. Хүүхдүүд чинь бол сургууль явж байгаа бол юу
юу штэ хэл аягүй сайн сурсан байдаг юм чинь. Тунгууд нэг гал хамаанд ч юм уу төрхөн тусламж дуудах миний хувь ингээд даангүй нас ахмаг одоо ээж аавтай улсууд бол ээж нь ингээд дэв даралт гэсэн юм яаж мэдхүүтэй тэгэх юм бол ээж нь ингээд даралт гэсэн бол миний хувь ийм дугаараар ингэж эмч рүү залгана шүү. Миний хувь энэ дугаар байдгийн шүү. Тэгээд хамгийн нэгдүгээр таягаа хэлдэг. Биш хамгийн нэгдүгээр овг нэрээ хэлдэг, хаягаа заадаг. Тэгээд яг юу болсноогоо тайлбарлаад ингээд төрхөн дуудаарай. Гал гарвал ингээрээ ээж аав нь байхгүй юмыг яаж мэдгүй хүүхдүүд нь гэрээс агч хагаад гал гарвал яг тогломноос болоод ч юм уу те. Тэгэх юм бол миний хөө энэ дугаар руу залгана шүү. Ингэдгийн шүү гэдгийг сайн хэлж өгөөрэй. Хүүхдүүд гин штэ. Тэгээд хаашаа залгах юм мэдгүй сандарч гүйсээр аваад асуудал хүндэрчих юм бэ. Асуудал байж боломжгүй штэ. Болчихгүй штэ те. Тийм болохоор энэ тал дээр та хэд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдтэй аягүй сайн зааж өгөөрэй. Тий. Яард сандалгүй миний хөө өөрийнхөө нэрийг хэлээд хаягаа хэлээд энэ дугаар руу ингээд залгаарай. Тэгээд ээж маань би тааруу байна. Эсвэл одоо галгарчлаа. Яа тийм битийн асуудлуудыг ингэж харьцаж болно гэж ингэж хэлэх хэрэгтэй. Зааж өгөх хэрэгтэй л дээ. Тий. Тэгээд дугаараа хаана хадснаа зааж өгөө. За энэ дугаараа ээж аав нь хадлаа шүү. Миний хөө янз бүрийн асуудал гарвал миний хөө энэ дугаараа залгаарай. Ээж аав руугаа сандраад залгадаг яана ээж ингэчлээ гэдэг. Гэтэл ээж аав нь ажилтаа үед уцаар хийж чадахгүй шүү дээ. Тэгээд оройд ажил тарах хүлээхгүй шүү дээ. Тий. За тиймэрхүү асуудлууд байж болчихгүй учраас энэ одоо маш хэрэгцээтэй мэдээлэл юм шүү. За эрх үүрэг дээр Европын холбооны бусад орны иргэд буюу тэрэнд манай монголчууд маань ордог. Тийм болохоор ер нь та гэрлэлттэй бүртгүүлсэн, гэр бүлээс салсан, эсвэл гадаад пасс одоо мэдээлэл өөрчлөгдсөн ч юм уу те шинэ паспорт дээр авсан бол та ОМП-д 3 хоног дотор мэдээлэх ёстой юм байна шүү. Тэгэхээр та хэд маань хугацаа битгий өнгөрөөрэй. Даандагүй гадаад паспорт дуусчихлаар ерөөсөө их удах юм бол торгуулдаг шүү. Би тэр нэг хүүхдийг дагуулж ороод 3000-т оруулаад гараад ирсэн өөрхөн аймт нөлөөс бараг нөлөөс цэглэсэн. Хайр мөнгө шүү дээ тий. Аюу их мөнгө. Тийм болохоор та хэд манд гадаад паспортыг 3 сарын дараа дуусгаж байгаа бол наан одоо бошоохон захиалаараа эртгэн та нар одоо ерөөсө энэ лайвыг үзэнгүүтээ паспортныхаа хугацааг ойрд үзээгүй нь үзээрэй. Гадаад паспортын хугацааг харахгүй яжгаад эндүрээд хугацааг нь тулгачдаг шүү. Тийм болохоор Монголоос авчрагч байгаа юм чинь та хэд маань аюу эртгэн шиг тэрийгэ захиалаад дуусгаас өмнө асруулчих юм бол шууд маргааш дууслаа ч юм уу сарын дараа дууслаа гэхэд гадаад энэ ОМП-д авчид бүртгүүлчихээрэй. Тэгвэл ямар ч асуудалгүй шүү дээ. Таргуулахгүй шүү дээ. Тий. Нөгөө тэнгийн тэний хүний хөл амар заяа үздэг гэдэг шиг тэний хүний төрөвч амар заяа үзэхгүй шүү дээ. Бас буруу зэрэг ихэд хугацаагаа өнгөрөөгөл нэг тиймэрхүү юмнаас болоод эдийн засгаар чимхүүлээд явах вэ тий. Мартдаг гэдэг чинь манайхээс өмнө байсан. Тэгэхээр мартсан шүү. Тийм болохоор ойрхон та хэд маань паспортынхаа хувцаа, ягаан картныхаа хувцааг, даанаагүй ягаан картны хувцааг бол ерөөсөө маш ойрхон үзэж явах хэрэгтэй шүү. Та хэд маань тэгээд угаасаа 120 хоног өгдөг шүү. 120 хоногоос өмнө та нар өргөдөө өгч болно гэсэн чинь тэгэхээр юу яадаг байхгүй юу? 4 сарын хугацаа тааж ажлын гэрээ чинь хугацааг олчвол зүгээр л хамаагүй тэр 3 сарын өмнө аваачил материал өгчих яшиг зүгээр. Тэгээл энийг явж ирсэн дээр үстэй. Тийм үстэй. Тэгвэл гэртээ хадгалж явж байгаад яг цагийн тулхлаар яана энэ гэж нэг тийм юм дутуу ийм юм дутуу гэд орчуулагчаас сандраад өөрөө сандраад игэлгүй гэдэг тахаар. Тэгээд нөгөөтгөд хажууд нь байгаа хүн чи л ста дээр ингэдэг гэж өөрөө гимгүй юм шиг юм гэж загнадаг шүү дээ. Чамаас л бодлоо гэж цог амдэрчээ айгүй юугүй те. За. Тэгэхээр хүүхдүүд минь хугацаанд ямар нэг бичгээр хугацааг дуусгаас өмнө тайлбар айгүй сайн үзэж харж одоо эртгэн сонгол шүү гэдэг лээ. Материалаа эртгэн сонголж авах хэрэгтэй те. За, хууль бус ажил хийж болохгүй гэдгийг хэллээ. Хугацаа гал хамаантаа хэллээ. За тэгээд мэдээж хэрэг Монголоос хүүхэд ирэх юм бол эсвэл урилгаар ч юм уу хүмүүс ирэх юм бол ерөнхийдөө ажлын 3 хоногт заавал бүртгүүлэх ёстой. Гадаад хэргийн одоо хариуцсан цагтаад заавал бүртгүүлэх ёстой юм шүү. Тий. За тэгэхээр одоо том хүний урилга бол одоо гарахгүй байгаа юм чинь урилгаар бол нэг тэр болго ирэхгүй байгаа бах тий. За энийг хэлсэн. Бодлогын хугацаа энийг хэлсэн. За нэг иймэрхүү хэлэх ёстой юм хэлчихлээ. Өнөөдөр харьцангуй та эдтэйгээ одоо хэдэн минут болчихоо. За 110 зургуулаа байгаа мó те. За бүгдээрээ тань аягүйх баярлалаа хамтдаа байсанд. За
Виза одоо жишээлбэл 2 сард ягаан карчин дуусгаж байгаа. 1 сарын 30-наар өдөр дуусгаж байгаа хүмүүс бол одоо яарчлаарэ байрны бичиг даанаагүй байрны эзэдүүд чинь зарим нь одоо ерөөсө гадаад хүн туристлуулж байгаа улсад бол мэдэхгүй шүү. Эртхэн одоо энэ байрныхаа гэрэмэрийг сунгуулаа эртхэн татаж хангаагаарэ. Тэгэхгүй бол надад чинь ерөөсө хөдлөхгүй байсараа цагийн тулгачгүй. За хэрвээ энэ дэр би нэг юм хэлье. Хэрвээ та хэд маань жишээлбэл байрны бичиг чинь одоо хугацаа ягаан картны хугацаа яг дуусчлаа. Маргааш дуусна гэж хахад та нар онпэд байрны бичгээ хүлээсээр агаад тоцроох гээд байгаа бол материал дутууч байлаа. Эсвэл ажлын гэрээ сонгодаггүй байгаа юм болоод гэдэг юм уу. Тэг ямар маань нэг эсвэл одоо нэг юм дутуул байх юм бол та хэд маань хамаагүй шууд хугацаа дуусхаас өмнө өргөдлөө авчиж өгөөрэй онпэд. Тэгээд ийм юм би одоо ингээд байрны бичгээ хүлээгээд манай байрны эзэн одоо ингээд гадаад явцсан чи ирдэггүй. Одоо би миний яан картны хугацаа дуусгаад байна. Үннээ хэлээд очдөг юм чи тэр шиг сайхан байхгүй шүү. Тий. Үнэ хэлж шийдвүлээ. Тэгэхгүй бол надад ч ерөөсө чи би ингээд чи яад хуцаанд ирээгүй. Виз чи хаалаа гэхэд тайлбар тавих гэд ангаагаал өнгөрөн шүү. Тэрэнд орвол яг хугацаа дуусахаас өмнө заавал онпэд материал өгөөрэй. Тэр ногоон шаардсан бичээд өгөөрэй. За би тэгээд байрныхаа эзнийг ирэхлээр нь танд ингээд байрны бичгээ авчирч өгье. Дутуу юм авчирч өгье. Юу одоо шиг хөлбөрийн гэрээний сунгалтаа би авчирч өгье. Угаасаа сунгуулах болцоо. Даанч дарга байсангүй, дарга байхгүйсэн учраас би одоо энэ гэрээгээ өнөөдөр авчирч өгч чадсангүй. Маргааш авчирч өгье. Авдгийн шүү дээ материал. Ахаас өөр арга байхгүй хугацаанд маргааш дуусах болвол тийм даанаагүй. Тийм учраас та хэд маань юм дутуу гээд юм хойш нь бити тавиарай. Заавал хугацаанаас өмнө тэр өргөлөө бариад онпедр очиж шүү. Тэр тэгжиж материалаа өгөөрэй. Хүүхдүүд ч гэсэн хүүхдүүдийн эзэн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Тийм болохоор энд болоос асуудал байхгүй. Айжчих юм байхгүй. Очих шиг сайхан юм байхгүй шүү зүгээр. Тийм. Очихгүй байж ижил хамаг хэрэг үүсдэг шүү. Тийм. Очиулгач одоогүйгээд очоогүй нэг хүүхэд байсан даа чи бүр би ёо чи зүгээр тата тунгаа хийгээд чамаагүй хөл гараараа заагаад чамаагүй очихл хэрэгтэй байсан. Тийм үстэй. Тий. За тэгээд би дээр бас нэг дахиад өнөөдөр хэлье. Хэрвээ ажлын гэрээний картны сонголт дуусаад гэр бүлийн визэнд орж байгаа бол заавал биеэрээ очиж өргөлөө шинээр одоо өргөлийн англи солигч юм гэсэн үг шүү дээ. Шинээр заавал очиж өргөдөл өгч байгаа бол чи биеэрээ заавал очих ёстой. Хэрвээ ягаан карт зүгээр ажлын ягаан картаа сунгуулах гэж байгаа бол магадгүй хугацаанд тулчаад чи биеэрээ очих боломжгүй болчоод маргааш ягаан картны виз дуусах өргөдлөх хугацаа дуусчаа бол чи зүгээр л шууд нь хийгээрэй. Өөр арга байхгүй. Зүгээр л шууд нь хийгээд шууд параграф гэдэг явуулсан дээ шүү. Ер нь яг энэ дээр бас дахиад нөгөө нэг хугацаа тулгах асуудал яригдж шүү. Тэгэхээр бити ингээд тулгаарай та хэд маань айгүй эртхэн нөгөө нэг авчиж өгөөл санаа амар сэтгэл амар суужсэн дээр үстэй. За үүнтэй холбогдуулан хизээч битээ та нар би өргөдлөх цаадаа ингээд юу боллоо 15 хоног 20 хоног сар болж миний хариу ирдэг одоо яана гэл ингээл нэг л өргөдлөө өгсөн бол таны виз унахгүй. Одоо жишээлбэл ажил солих виза өгсөн. Гэтэл ягаан картны одоо хариу виза бас өгсөн байдаг. Тэгэхээр одоо яана одоо ажил солих визний маань хариу биш одоо зөвшөөрлийн маань хариу ирэх байхад миний ягаан карт хугацаа одоо виз унчих уу гэж асуудаг байхгүй. Хугацаанд л өргөдлөл өгсөн бол та хэд маань материал онпэд очицсан бол тэрийг хариу заавал та нарт ирнэ. Хугацааныхаа өмнө л аваад бүх юм зохицуулсан бол. Одоо жишээлбэл ажил солих өргөдлөө 2 сарын өмнө амжаад л өгсөн бол окей. Тэрнээс айхамгүй онцын нэг тийм болж бүтэхгүй юм байгаагүй бол зөвшөөрсөн хариу ороод ирнэ. Ягаан карч муу ялгаагүй. Хүлээ. Зүгээр л хүлээ. Тэгээд хэрвээ магадгүй ер нь эдгээр чинь нэг сардаа л баг зөвшөөрчод байгаа штэ. Ажил солих бол ердөө сардаа. Ягаан карт сонголт бол зарим нөхцөлд бол нэг 2 3 сар болдог л доо. Бүр гэр бүлийн виз бол жоохон удаж байгаа шүү. Үндэ удаж байгаа. Тэр нэлээ их юм шалгадаг юм уу яадгийн гэр бүлийн визэнд орж байгаа хүмүүс бол хариу аяга удаан авч байгаа. Тийм болохоор та хэд маань харин хариугаа төрөвчлөх юмн дээр бол та хэд маань онпэд одоо эрхийнхаа дагуу миний тийм өдрийн төдөн сарын төдөнд би өргөдлөө өгсөн одоо ингээд хилцэх хугацаа дууссан байна. Тийм учраас та нарт энэ миний байдлыг шалгаад өгнө үү гэд ингээд онпэд прага руу шууд захиа явуулж болно шүү. Тий. Хэрвээ тийм захиа хэрэгтэй хүн байвал ах уушрах холбоотны үзэгч нь яг тийм захиа явуулаад та нар руу гэр чин хаягаар хариу хүргэрнэ. Тий. Тэд нар ч магадгүй хэрэгэн дарагдах ч юм уу янз бүрийн одоо асуудал байж болтгол юм билээ. Тэрний дараа ингээд айгүй хурдан хариу хүргэрэх нөхцөл байдаг шүү.
За үүнтэй холбоотой бас родны число. За родны числог бол чехэд бол ерөөсөө бүх юм хаалтарсан. За зээл авах боломжгүй, байр орон сууц авах боломжгүй. Чиний одоо чехийн иргэний бүртгэлийн модель, бүртгэлийн дугаар гэсэн үг тийм ээ. Родны числогоо чехэс ирчээд авч чадаагүй байх юм бол та хэд маань мөн ялгаагүй өргөдлөө өгөөрэй. Энд дээр чи ингэдэм байж та манайхан ч ингээд хараад ахад манай Монголын маань төрсөн он сар өдөр тэг овог нэрэн дээр аягүй асуудал гарч. Лам жав гэж чиг лав жав гэж бичсэн. Алдаа гаргацсан л гэдэг. Тийм ээ. Тэгэхээр нэг л үгсэх зүрх юм бол таны родны числоо одоо саадах бүрэн үндэслэл болдог. Тийм учраас төрсний гэрчлэгийг Монголоос авсраад орчуулагч тамгатай орчуулагч нараар орчуулад тэрийг аваад очих бол бүр илүү сайн шүү. Янз бүрийн төрсөн он сард дээр ч гэсэн ганц өдөр зөрөө гарцсан байх юм бол тэгэл тэр чинь ирэхгүй байх садаа болох бас нэг үндэслэл байдаг баг. Тэрнээс чиний родны числоо чинь тэгээд болохгүй байх гэдэг нэг яг тэр болгонд родны числооны хувьд нэг захиа нэг ирээд идэггүй байл. Тэгэхээр та хэд маань харьяа он бэдэр очоод нэгдүгээр асуун. Миний родны числоо одоо би 3 сар хүлээж, 6 сар хүлээж байна. Ирэхгүй байна гэхэд мэдгүй яа ирэхлээр мэдгэнэ л гэж явуулчихсан юм бэл. Эсвэл та шууд нэг өсөө очихдоо тэр родны числоо хүссэн өргөдлийн одоо тэр маягт нь end chair те Ministry of Natural Resources Republic гэдэг тэр сайтн дээр нь тэр өргөдөл нь байгаа. Тэрийг бичээл татаж аваад бичээл тэгээд он бэдэр ажид өгч. Тэгж авчихдаг төрсний гэрчлэгээ шууд нэг ус орчуулгаад аваад очихвол бүр илүү хурдан юм л гэж ингэж харагдаад байгаа л да. За өөр асуух юм байхгүй бол нэлээ орой. Энэ юу гэнэ? Ах цаагуур яагаад гэнэ? Ах цаагуур яагаад гэрээгээр виз сунгах юу гэнэ? Хугацаагүй ажлын гэрээгээр виз сунгаж болдоггүй юм уу? Трвал аваагүй байгаа гэнэ. Хугацаагийн ажлын гэрээгээр виз сунгадаггүй шүү дээ. Эдгээр чинь нөгөө нэг 5 жил яг үз таандраад чек хэлнийхэн шалгалтыг өгчээ тэгжээж 10 жилийн визд ордог штэ. Та шалгалтандаа тэнцвэл. Тэрнээс биш таны гэрээ хугацаагүй юм чинь танд би хугацаагүй виз өглөө гэсэн асуудал байхгүй. Тий. Ажлын ягааны картны хугацаа дээд нь 2 жилээр дардаг штэ. Тий. Гэр бүлийн визтэй хүмүүст бол яг нэг 5 жилийн даатгал хийгээд нэг тиймэрхүү асуудал байдаг л да. Тэгэх юм бол нэг дарцсан байдаг заримдаа. Тэгээд сүүлийн үед бол нэг тийм дарж байгаа юм мэдхгүй. Цөөн л баг шиг байна. Тэрнээс минь дөө чиний ажлын гэрээ хугацаагүй байна гэж чи их хэмжээний зээл юу виз даруулна гэж байхгүй. Тийм ойлголт байхгүй. Заавал 5 жил болж ээж шалгалт өгчээж чехийн шалгалт 5 жил нь тэгтээ тасралтгүй 5 жил шүү бүр. 3 жил чехэд байж байгаад Монгол жил болчоод эргэж ирээд 2 жилийн дараа травал болно гэвэл андуурл. Эндүрл болох шүү. Тасралтгүй 5 жил та чехэд ажилласан л байх хэвээр. Амьдсан л байх хэвээр шүү. За өөр юу гэж байна? Шинэ оноо юм дээ. За. Мандаг шүү. Сэтгэл бол далай юм да. Олон хүнд хэрэгтэй зөвлөгөө өгдөг шүү. За маш их баярлалаа гэж нэг усуу гах. Ирэхэд аяг хэцүү байсан байхгүй би тэр. Тэгээд бас нэг ийм юм үнэхээр хэрэгтэй гэж боддог байхгүй чинь тийм. Одоо нэгэндээ би яриад гэсэн тэгээд туушч шүү дээ хэдэн жил. За баярлалаа. Мэдээ сайхан урмын үгээр бид нар ч услагдаж авдаг шүү. Хүн гэдэг чинь ерөөсөө цэцэг гэсэн үг. Услахгүй арчлахгүй л үгүй шүү дээ. Тийм үстэй. Цэцэгийг услахгүй арчлахгүй нэг хэсэг гоё байгаа л байна. Ямар гоё цэцэг үгээд харж нэг харахад гунцсан байдаг үстэй. Гунцж байгаа үхсэн байдаг. Яг тэрнтэй адилхан шүү хүн чинь. Дандаа биеийнхээ урмаар дэмээр явж идэг. За дахиад нэг жишээ мэдээ. Ваа, коллаген сурчлаа одоо. Миний уух туртай ундаа юу вэ? Коллаген. За яста. Форлайфынхаа ундаг сурчлах юм шиг яста. Хөөе, та нарын өмс унаад байна уу? Хумс чинь хуураад байна уу? Арс чинь үрчигээд байна уу? Нүүр чинь үрчигээд толигоод одоо толиж болохгүй нэг хөвшрэлт өгөөд байна уу? За тэгвэл одоо коллаген уух цаг нь болсон юм биш үү? Коллаген уух цаг нь болцсон гэсэн үг шүү дахиад. Ичэн энэ коллагеныг уугаад ерөнхийдөө маш их надад их хэрэг болж байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл миний ус аяг хондог гэсэн. За ус унахад энийг болоод ерөөсөө өдөрт нэг юм савнд найруулаад чамаагүй тий. Одоо энд бол энэ 2 литрийн сав шүү дээ. 2 литр л хэвлээ. Тий. Ийм савнд бол 2-ыг хийчдэг би. За
Энэ дотроо нэг юм хайрцагнда 15 шиг байдаг. 15 шиг байдаг нэг сар ууж бол. Нэг сар ууж. За нэг ингээд нэг сар уугаад нэг сар амарч байгаа дахиад нэг сар уух ч юм уу тий. Ингээ хайрцагнда 1000 крон л байдаг байхгүй юу. Тий. Тэгээд яхан бол тайд үсмэн чинь унаад, хумс чинь хуураад, нэг л нэг зовиртой тэгэл нэг арьс хамгийн гол нь аюун муухай арьсан тайг өгшөлт өгдөг. Тэгэхээр коллагеныг тайд маань ерөнхийдөө мэдэн штэ. Аптек ч гэсэн аюур зардаг. Гэхдээ аптекад ганцхан төрлийн коллаген гэхэд л бараг 1000 төгрөг байдаг шүү худлаа хэлсэн. Тий. Тэгэхэд энд бол дотроо 5 төрлийн коллаген байгаа гэдэг энэ дэр аюу яруу тодор бичсэн байгаа. 5 төрлийн коллагеныг нэг дор хайрцгаар 1000 крон авна гэдэг бол үнэхээр хямдхан. За одоо энэ дотор 15 шиг шүү дээ. 1000-ыг 15 танах хуваагаад үзтээ. Хямдхан тусч байгаа. Энэ нэг л өдөр хэрэглээ. Яг нь нэг өдөрт нэг юм сажгийг бууч. 28 г, 8 г коллаген. Дотроо 5 төрлийн коллагентай. Тэр санагч байна. Захиал бол надад захиал өгөөрэй. Чин зүгээр шуудан гар сүнсүн яваал шүү дээ. Тий. Коллаген бол уургийн нэг төрөл гэж байгаа шүү дээ. Хаанаас ах уу? Би байж байна. За эсвэл чи Шведээс намайг сонсож байгаа бол чи хэрвээ Германаас сонсож байгаа бол Австриас сонсож байгаа бол чинь зүгээр сайтаа чам руу линкер чинь пак гэж явуулчих. Миний сайтаар та нар худалдаа авалтаа хийгээд мөнгөө еврогоор банкомата картаараа төлчих. Чиний гэрийн хаягаар зүгээр 3 хоног дотор л ороод ирнэ. Гоё. Би тийм онлайн бизнес хийдэг штэ. Тэр шиг амар байхгүй. А чи дотор байгаа хүүхдүүд маань бол ихэнх нь яг ойр байгаа хүүхдүүд нь бол би шууд хийчихдэг. Тий. Шууд хийхдээ хорлайх бүтээгдэхүүндээ бол би шууд хөлсийг бараг авдаггүй. А яг нэг килээс дээш гарч байгаа бол их чинь шууд хөлс авдаг. Нэг кил доторх бүтээгдэхүүн одоо трансфактор гэвэл хөрхөн жижигхэн савтай трансфакторууд бол их чинь хөргөлийн үнэ авдаггүй. Хөргөлт нь нойдор хийдэг. За тэгэхээр коллаген бол нэг төрлийн уурга. Хүн чинь угаасаа өөрөө уургаар бүтцээдэг, усаар бүтцээдэг болох тэр чинь энэ ямарваа нэгэн дутхлаар таны хөшрөлт явуудахаас биш яах юм бэ? Ус чинь унахаас биш яах вэ? Хумс чинь хуурахаас биш яах вэ? Тийм нэг гой хумстай баймар идэг тэгэл болж өгдөг тийм ээ. За тэгэхээр хүний биед уургийн 30 орчим хувийн коллаген эзэлдэг гэж байна. Уурга заавал уух хэрэгтэй аваад сүн чинь. За тэгэхээр биед байх коллагены 40 орчим хувь нь арьсанд, 20% нь яс болон мөөгөрсөнд гэж байгаа. Үлдсэн хувь нь судас, дотор эрэхтэн гэх мэтийн бүх хэсэг тархан оршиж, эрүүл биеийн цогцлон бүтээх уургийг гүйцэтгэж байдаг гэж. За 20-ад наснд коллагены хэмжээ хамгийн их байх боловч 60 нас хүрэхэд коллагены хэмжээ 75 орчим хувиар буурсан байдаг гэж байна. Нас явах тусам энэ коллаген хүний биед байх ёстой юм тэгтлээ буурч идэг юм байна. Тэгэхээр бид нар нас явах тусам коллаген уух ёстой. Заавал уух ёстой юмны нэг байна. За коллаген уусны аж тус гэж юу гэж байна? За коллаген арьсыг толгор болгоно, уян хатан болгоно, өнгөлөг болгоно, арьсыг чийглэг эрүүл мэндийн хадгалах үүргийг үүсгэнэ. Коллаген ясыг хэвшиж хугарахаас хамгаална. Энэ настай маш их сайн. Маш их чухал гэдэг. За урьдчилан сэргээлнэ. Ясны сэргэгчлээс урьдчилан сэргээлнэ гэж байгаа байхгүй юу? Тэ. Настай улсууд маань ингээд нэг жоохон альтерхад л хөл гарам хуурших тийм юу эрсдэл үүсдэг штэ. Ер нь жоохон явхлаар л тавралцж хоочоод эхэлдэг үстэй. Ер нь хөл мотоо болдог шүү айгуу тий. Тэгэхээр л тэр болгонд одоо тэгээ яс сайтай улсууд бол гэмтэж бэртэх нь гайгүй гэдэг байна тий. Тэгэхээр энэ сэргжилт ясаа хамгаалахад юу хэрэгтэй? Басал коллаген хэрэгтэй байна. За дээр нь судасны хөшрөлт, артерийн судасны хатуурууд даралт хэсэгт сэргээлнэ. За даралтай хүмүүс их байна да. Таад маань сонсож байгаа биз? За үе мөчний залуу байдлыг хадгалж ясны зөөлөн эдвэрдэж элэгдхийг багасгадаг. Ус хумсыг бэхжүүлэн хугарч имтгэхэд багасгана гэсэн. За тэгэхээр коллаген ерөөсөн үнэхээр их хэрэгтэй юм байх юм байна. Тэгээд яг таад маань энэ коллагены ач тусыг дотор нь одоо коллаген чинь майрлага тийм юм байх юм бол чинь миний тэр таны дархлаа эрүүл мэнд гэдэг миний одоо яг өөрийн хөтэлдэг админ бий байдаг байхгүй өөрөө. Тэгээд тэрэнд чинь одоо групп байдаг. Тэрэн дээр дандаа эрүүл мэнд дархлааны тухай одоо мэдээллүүдийг чинь тийш нь тавьж байгаа. Тэгээд маань орж гишүүн манай чехүүд чинь ихэнх нь байдаг л да тэгээд гишүүн болоогүй бол та нар хүсэлтийн явуулаар би зүгээр хүлээгээд авчих шүү. Тэгээд маань ер нь та хэд маань орлого олох тусам эрүүл мэндтэй маш сайн анхаарч яваарай л гэдгийг хамгаалж захихаар байна да. За коллаген авч угаарэ та хэд энэ нэстэ үнэхээр хэрэгтэй шүү. За тэгээд найруулаад угаараа тэгээд энэ коллаген дотроо
маш их А витаминтай гэж юм, С витаминтай, Е витаминтай зөвхөн коллагенаас гадна маш их олон төрлийн витамин агуулгдсан байдаг. Маш их олон төрлийн витамин. А ч бол одоо нүдний хараа тий, Е витамин чинь юунд хэрэгтэй л одоо та хэд маань бас нас төрсэн хүмүүс бүгд л мэдж байгаа шүү дээ. Тий. За тэгэхээр коллаген авч хэрэглээрэй. За энэ удаагийнхаа лайв ингээ өндөрлөлт юм уу? Энд дэр нэг ганц комент бичсэнийг уншичмаар л хаа. Манай хүн дандаа оёдлын машины уланд цохиод хумсаа хуглаад байгаа гинэ. Ер нь ямарваа л нэг ажил одоо даа нэг 12 цаг ажил хийж байгаа хүмүүс хөл гарна булчин шөрмөсөн татдаг, хөл нь өвддөг болдог тийм үчин бас тусч байна. Янз бүрийн оюутны үйлдвэр тусч байгаа хүмүүс өөрөө ирэхгүй одоо харшилтай болж байна. Тоосон цэрийн харшилтай, даавны харшилтай болж байна. Тийм ээ. Маш их хүнд юм өргөдөг одоо хямны махны цехийнхэн бол нуруу бүрний өвчтэй болж байна. Ерөөсөө тийм болохоор таад маань энэ болгоноогоо одоо хамгаалахаас өөр аргагүй шүү таад. Эрүүл баймаар шүү. Нэг монгол хүний эрүүл мэнд одоо Монгол улсын маань асуудал шүү дээ. Яг нарийн ярих юм бол тийм биз. Нэг монгол хүн баян болж ирэхэд манай улс баяжна гэсэн үг үстэй. Тийм нэг эрүүл монгол хүн гэдэг чинь манай улсын маань одоо бас асуудал нэг заавал байх хэрэгтэй. Та эрүүл байж таны гэр бүл эрүүл байна шүү дээ. Эрүүл байх асуудлыг бас асуул. Гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж хүлээх хэрэгтэй байхгүй тийм ээ. Би эрүүл байна л гэдэг чинь одоо пүүжэ манай амар тайван байна шүү. Зүгээр хүүхдүүд манай амар тайван байна шүү. Тийм болохоор би өөрийнхөө өмнө би эрүүл байх ёстой гэж боддог. Өөртөө анхаарахаас өөр арга байхгүй. Тийм болохоор та хэд маань хэдий ч нэ ажил хийж байгаа одоо ийм их чигтэй манай чигч айгүй их чигтэй газар шүү. Тийм болохоор бие их сайн эрхэмлж байгаарэ та хэд маань. За энийг би дандаа ярьдаг та хэдтэй тий. За зургийг нь явуулж болох уу гинэ. Болно штэ чинь зургийн зүгээр явуулаад. За энэ лайвын дор оруулчих заа. Тий. Тэгээ та хэд маань захиалж аваарэ маш их авч ууж байгаарэ. Авмаар байна гэж аваа гинэ. Явуулчих заа юу. Хайга Унгар руу явуулах уу гинэ. Хөөе, отгоо. Унгар руу би чамд зүгээр л сайтынхаа линкийг явуулчих чи зүгээр гэрийнхаа хаягаа захиалаад ав. Чи бичиг баримттай, визтэй, данстай бол асуудалгүй шүү дээ. Банкомат картаар захиалал аав. Яг миний чекэд авч байгаа үнээр л аав. Тий. Интернетээр захиалахад бүр хямдхан. Онлайнаар. Шип 100 ононоос илүү буюу одоо ийм шиг 3 хайрцаг коллаген авахд чи шууд үнэгүй авах шүү дээ. Коллагеныг шууд үнэгүй аав. Унгар чи миний худалдааны төлөөлөгч болмоор холбогдоорой хөөе. Унгар чи нэрээ миний зах зээл байхгүй юм биш үү? Хамтарч ажиллал айгүй дуртай ажиллана шүү. Онлайн цахим худалдааг зүгээр л дэлгэрүүлэхийг зүгээр жинхэнэ сонирхож байгаа шүү гэж. За юу. За сүлжээ дэлгүүр For Life компани Америк нэгдсэн улсын дархлааны номер 1 компани гэдээ явж байна. За тийштэй сүлжээ штэ. Тэ. Гэхдээ ямар мундаг одоо дархлааны номер 1 компани гэж одоо дэлхийд дээр байхгүй. Тэ. Одоо дархлаа гэдэг үгийг одоо коронагийн үед бол хамгийн их хөгжүүлж байгаа хамгийн их одоо хүн болгоны энэ тархинд бүр суудсан үг байна шүү дээ. Тэ. Одоо 20 гаруй жил энэ бүтээгдэхүүнээ зарж байгаа ийм амжилттай байгаа, дэвшилттэй байгаа юм компани байна. Орзичовский их мөнгө нэмэгдэж байгаа юу? Орзичовский мөнгөний тухай би танд хэлсэн дээ. Миний лайвын үзээр Орзичовский нэмэгдэж байгаа шүү дээ. Жохон бага хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тий. Виз оршин суух юм уу? Виз ба оршин суух эрх нь өөр утгатай юм аа. Виз нь зөвхөн хилээр ороход шаардлагатай. Чехэд нэгэнд орж ирсэн амьдарч байгаа бол виз сунгуулах биш оршин суух эрхээ сунгуулна гэсэн үг ээ. За тэр яг уг үсгний тийм юм байгаа шүү. Та хэд маань энийг дахин сайн уншаарай. Тийм ээ. Ерөнхийдөө л нөгөө тэгж яриад сурцсан манайхан ч тийм виз сунгуулах, ажлын карт сунгуулна гэдэг чинь оршин суух эрхээ сунгуулж ийн л гэсэн үг шүү дээ. Тий. Виз сунгуулж ийн л гэсэн үг шүү дээ. Нэг яг үнэ жаа. За нэг харьцанганда хэдэн шиг 15 байгаа юм дөө. Тэгэл 15 хоногт нь бүгдийг уугаад тушинтсан ч болно. Эсвэл нэг саачгийг нэг л удаа найруулад нэг стакан нэг том стаканд найруулаад уучих. Айгуу гоё юм. Нэг гоё амттай чинь юм ягаан тий. Нэг гоё юм ягаан тий. Коллаген шиг би таад одоо харуулсан. Гэж задлаад тэгэл найруулаад уучдаг шүү дээ. Их гоё юм. Ингээ ийм гоё ягаан өнгөтэй. Жимсний амттай. Их гоё амттай. Тэгэл энэ чинь өглөө ажиллаа явахаас жоохон уугаал дуусах чинь.
Ам цаг бол нэг дор бүгдийг нууч цангахгүй бол бага ууж байгаа дуусчихдаг. Энэ өнөр янзын гоё. Тий, чигсэн ам. Тэгээд дотроо хамгийн гол нь энэ чинь хурал лайф болохоор трансфер фактортай, дархлаа тэнцвэржүүлэгчтэй гэсэн үг шүү. За юу, ойлгосноо тий? Хөөе амарцгаах үед лээ. Таны бизнесийг сайн мэдэхгүй болохоор бидэнд дэлгэрэнгүй яриач гинэ. Йоо, бизнес ярих юм бол 100 цаг болно үстэй бараг тий. Чи зүгээр цахим бизнесийг хийж байна. Тэгвэл миний сонгосон юм би аялалыг айгүй их дуртай учраас аялал маш их хийдэг учраас энэ бизнесийг сонгосон. Эрүүл мэндэд хайртай учраас трансфер фактор зардаг учраас дархлаа трансфер факторыг одоо бүтээгдэхүүн нийлүүлдэг учраас энэ For Life компанийг сонгосон. Гуравт нь болохоор хувь хүний хөгжлөлтэй ажилтны акцийн минь сургалттай байдаг учраас энэ бизнесийг сонгосон байхгүй тий. Энэ тухай минь дараа энэ талаар хэдүүлээ. Энэ талаар ярих юу шууд хоёул зүүмэр одоо ирчин зүгээр хасалтан зэдэр зөв зогсоо зайгүй зүүмэр зөвхөн одоо бизнес хамтрагч нартай болж байна. Тий одоо онлайн цахим худалдаа одоо цаашдаа айгүй хэрэгцээтэй байгаа учраас одоо үнэхээр зайлшгүй одоо бас та хэд маань давхар орлого ажлын хажуугаар хийх маш амархан ажиллаж шүү дээ. Амархан ч баа мэдээ цаг зарцуулалт хэрэгтэй. Тий. Тэгээ худалдаагаа чи өөрөө ингээл цүнх дүүрэн бараа хийчихэл энийг аав гэж ингээд намайг явж байгааг хүн та нар юу хараагүй бах чигд байгаа хүмүүс бол хэзээ харахгүй. Би чинь тэгэл цахимаар бүх юма хийж байна. Яг нь ганц хоёр бараа авчих юм бол би ингээд та хэвтэй шудангаар явуулчихдаг. Тэрнээс ч дандаа цахимшдаг. Гадаад хүмүүс миний сайтаас ороод худалдаа авалт хийж байна. Өөр би юу хийх юм бэ? Тэрнээсээ мөнгө аавна тэгэл болоо юм шүү. Офис хэрэггүй. Цалин тарах хэрэггүй, нийгмийн даатгал хүмүүс төлөх шаардлагагүй. Тэр болгоны чинь компани шууд тэр хүмүүсийг урамшил бонусын цаанаасаа нэгдсэн журмаар шууд дансруу хийдэг болохоор надад бол санаа зовхон малгаа. Тэрнээсээ та мэдээлэл сурчлагаа сайн хийсэн байна. Харьцан сайн одоо хүмүүст энэ бизнесийн тухай танилцуулсан байна гэдэг ч юм уу те тэр утгаараа бас урамшлаа аваа шүү дээ. Сар болгон 15-нд ингээл мөнгө ороод ирэхэл тэрийг хүлээгээ сууж ах шиг сайхан юм хаах уу те. Гоё шүү, үнэхээр гоё. Одоо их чинь 6 дахь жилээ хийж байна тий. Тэгээд дандаа өсөн нэмэгдэх. Тэр нь хамгийн гоё. Та дэлхийн хаанч амьдарсан энийг уулж л явна, энэ бизнесийг хийж л явна. Газар зүйн огт хамаарахгүй. Одоо дэлхийн 90 орнд энэ үйлчлэгээ миний сайт ажиллаж байна гэд боддоо. Та ч гэсэн энэ хийж чадна. Чи ч чадна. Чи бүр надаас илүү би одоо ёо тэтгэврт гарсан эмээ хийгээд ах чи юу вэ? Тийм биз дээ. За. За та заагаад өгөөч гинэ. Зааж өгнө. Чи зүгээр надад ороод ир. Хоёул цаахан буугаал тий заа юу. Тий. Өшөө сонирхож байгаа юм байл дагуулад ороод ирээрэй. Зургийг нь явуулж болох уу? За. Эрүүл мэндэд анхаараарай л гэдгийг голон таад те яриад байгаа шүү. Сүлжээ дэлгүүр ажилладаг байхгүй юу тий. Яг үнэ. Одоо онлайн худалдаа сая корона гараад сүүлийн 2 жил Чех улсад онлайн худалдаа хэдэн тэрбумаараа нэмэгдсэн ба шүү. Борлуулалт. Мэдээч хүн болгон цахим худалдаа хийхийг одоо эмгэлцдэг цаг нь болсон байхгүй. Тий. Тэгэхээр бид нар чинь баг корона гарсан чинь бараг илүү ашигтай ажилласан юм шүү. За банкнаас зээл гарч байгаа нүг нэ нэрсэл гарч байгаа шүү. Банкны зээл гарч байгаа. Бүр нэг үе бүр хаацсан байсан. Одоо зээл бол нэрсэл гарч байгаа. Тэгтээ данс сайтай хүмүүс л гарч байгаа шүү. Яг нэг үг хэлэхэд чи дансныхаа дансаал их цэгцтэй байлгаж авал чамд бол зээл болгож байгаа. Тэгтээ мэдээч хэрэг ажлын гэрээ, визний хугацаа тэр болгоныг бол заавал харгалзаж байгаа банк. Тий. Тэр байтугай одоо орон сууц хүртэл хөдөлж аваад байгаа. Тийм учраас чинь та хэдтэй зүүмэр зөвхөн ипотекийн талаар мэдээлэл авах хүмүүст би ингээд хамтруулаад хэдүүлээ нэг сайхан онлайн хурал сургалт ч юм уу сургалт гэх юм аа одоо харилцан биеиндээ бас миний мэдгүй юм ч та нар мэдж байгаа шүү дээ зөндөө харилцан ярилцъя л да тий хасаа дээр чинь цаг зарлаад тавьчих заа юу тий ах маань юу хийж байна гэнэ ах нь ах нь настай их чахан зүгээр арын албанд асаалтад танк л гэсэн үг шүү дээ мундаг шүү их чинь ханаар айгу бахархаж явдаг ханд амар хайртай хаяа уур хүрхлээр захинжил гэдэг тий яадаг тий хаа олдгоо тий миний хайч айгу мундаг шүү дээ өөрхөн тий за ах нь ажилдаа яваал байж юм да тий ойногчс нь хаа олдгоо тий За амжилт байна гэж маш их баярлалаа. Наад амжилт чинь нэгчт нь маш их хэрэгтэй. Энэ travel виз авах байсан гэсэн үг үү? Энийг би хараад тэр нөгөө нэг Омпегийн
инфолинкаар руу залгаад би асуухгүй travel виз ингээд тэгсэн чинь гэр бүл дагсан виз гэж бол байна. Гэхдээ гэр бүл дагна гэхээс биш одоо нөхөр чинь 5 жил юм чинь чамд 5 жил биш нөхөр чинь 10 жил юм чинь чамд шууд 10 жил өгнө гэсэн үг биш шүү дээ гэж тайлбарлаж хэлж шүү дээ. Тий. Одоо энд мундгууд нь байгаа шүү дээ. Энд дор хариулт бичээрэй. Тий. Энд дэр би чинь сайхан мөнгө гэдэг шүү дээ бас. Тий. Ахрагч хоёр минь юу гэнэ? Таны амжилтын үндэс маш их анхаарал татаж байна. Хуваалцаач гинэ. Би юу? Бист айгүй хэрэг хайгуул хийсэн шүү дээ яг үндэ. Бист анх хэрэг 5 жил бист өрөөл оёх гэж айгүй хэцүү байсан бро. Айгүй харамутай ядаж ингэ шилмэлтэй те. Тэгээд ингээд нөгөө нэг өрөөл оёолна ч өрөөл чинь гар ажиллагаатай байдаг байхгүй юу. Тэгэл арьс тэгэл ингээд зүү чинь ингээд хуруур ингээд шигдэж оронгот биш нээс нөлөөсөн. Тэгээд пүүж авч аваад надад ингээд ойч хизээний л нүх халгасаад ойцсон байна. Нөө харамутай хүн чинь тэр айгүй хэцүү. Тэгээд би чинь одоо манайх нар хэлдэг цагаан гартан байсан дандаа оффист одоо ажиллаж исэн хүн чинь тийм юу яг гівгэнд ингээд нөгөө нэг гар ажиллагаатай ажил мэжлэг хийхлээр айгүй учир дутагдaltaй ерөөс үргэлж барах гаргана. Тэгээд тэрнээсээ болоод за оюнгой энэ чиний хийх ажил биш байна. Одоо дараа чи юм бод. Тэгээд би шууд бизнес хийх гэж шийдсэн. Тэгээд бид хоёр чинь хавжижгээ продукт нөгөө нэг ресторан нээж ажилласан шүү дээ. За тэгээд ресторан нээж ажиллаа. Би өстө байрны эзэн болчлоо. Ямар компани эзэн болчлоо гэж ингээд ажилчид авч ажиллуулаад уулгаж идүүлээл бууз хушаараа хийгээл маха зараал тэр үе чи интернетийн кино хуулж өгөө тэр үе чи кино зардаг гэж байна. Дискэн дээр хуулаад те. Нагаал маха зарам ерөөсөө 9 шидэл юм хийж үзсэн. Тэгээд дискод дуулаад хүмүүсийг караоке дуулаад тэр үе чи караоке бас ховор байсан л та. Тэгтээ ганц хоёр дөнгөж л хэлж ирсэн юм удаа чи ихэд. Тэгээд юу бодсон гэхэлэр айгүй эрүүл мэндтэй айгүй хохирсон. Маш их ядарсан. Нэг мэдсэн чинь пууж ахаж ингээд өрөөсөн нөгөө нэг хатар нь ингээд бүр унцсан байсан шүү дээ айгүй амар. Нөгөө нэг тэгээд л би шууд ер нь тэгээ нөгөө нэг эдийн засгийн хямрал болоод 2009 онд тэг чинь тэгээд ресторан хаагаад тэгээд охиноо аваад би чинь амралтанд явж байгаа пүүж ахын ажилдаа тэгээд ерөнхийдөө эрүүл мэндээр маш их хохирсон. Тэгээ хүн нэг өөрөө нэг юм бизнес уламжлалт бизнес одоо нэгэд ирэхлээр хамаагүй ухаанаа тэнд тавиад гэр бүлийн талстаа хаягдуулсан, эрүүл мэндийн талстаа хаягдуулсан, аялал жуулчлал бүр нойлуулсан. Тэгээд орлого олоод байгаа мөртлөө тэр нь айгүй хязгаартай байсан. Айгүй завгүй болсон. За тэгээд энэ бол бас миний биш. Шууд миний ажил биш байна. Би яагаад дандаа хүмүүсийг уулгаж идүүлэх хэвээр дандаа нэг тийм энергитэй ажил хийхгүй байх гэдгийг яг олж харсан л да. Тий. Надад өөрт маань айгүй тухайн үед айгүй боломжийн бас нэг ашигтай байх юм болов гэж бодсон боловч айгүй дандаа нэг тийм альтарс зарсан нэг тийм ажил ерөөсөлтөө надад таалагдах болсон. Дэмий шиг санагдсан. Араас нь нэг юм уулгаж идүүлчихэд араас нь сэтгэл зовоод энэ одоо гэртээ харж байгаа болов очоод үгүй ихнэртэй яа загнуулж байгаа бол гэж бодхоос сэтгэл өвдөд тэгээд болсон шүү дээ. Ер нь энэ ажил юм дэмий юм байна. Баар ажиллах юм дэмий санагцсан л да. Тэрэнд орол зүгээр нэг хоолны газар нээсэн бол дээр байсан баг л та мэдээж. Тэгээд тэрийг болоод тэгээд маш их ном уншиж эхэлсэн. Их чинь маш их ном уншихдаа ерөөсөө яагаад зарим хүмүүс ер нь боломжийг ингээд цаг заваа өөртөө зохицуулаад байгаа юм бэ? Яагаад зарим нь ингээд ажиллаад байгаа хэрнээ мөнгөгүй байдгийг энэ тухай аягүй мэдхийг маш их хүссэн. Мэдхийг маш их хүссэн учраас яг тэгж амьдарч байгаа хүмүүстэй аяанд хүрээлэлээ өөрчилж эхэлсэн. Энэ хамгийн чухал шүү. Найз нөхд хажууд гэсэн ямар их хэрэг болдог гэж санав. Тий. Зөв хүнтэйг нөхөрлөх хэрэгтэй юм биш шүү. Тийм учраас одоо би лекцэн дээр аягүй хүрээллийн тухай яах аягүй дуртай. Тий. Жан гэсэн юм тэгэл дандаа чамайг унтраасан, яцаасан тийм юмнуудаас зүгээр л хол байсан тэр юм бэл. Холн ч баха ер нь тэгэл эндээ дөр зөрөөтэй. Чамайг дэмждэг, чамайг ойлгодог, чамд ухаарал хайрладаг тийм хүмүүстэй байж ном бол яг л ингээд байнга ингээд ном уншиж боллоо. Толгойд мэдээлэл авахаас биш чамд тэр мэдээллийг мэдлэг болоход бол бас тэр болгоно бас тус болдгоо юм билээ. Тэрэнд чинь жинхэнэ одоо амжилттай юм хамт олон хэрэгтэй юм билээ. Тий. Амжилттай юм хамт олонны дунд гүйж орж ид бид тэр айлтын багт орж иж лэгж байгаа амьдрал зүгээр сүүлийн 5 жил зураг үндсэндээ ормоор ирсэн. Яг үндэ. Тэгтээ цаг зарцуул маш их хичээсэн, маш их хөлс гарсан, эхлээд маш хэцүү байсан, баг хэрэггүй орчвол гэж бодож ирсэн яг үндэ. Тий. Тэгээ сүүлдээ ингээ баг багаар маш төвчээртэй тууштай байж иж маш цаг хугацаа шаарддаг юм байна гэдгийг ойлгоод тэгэл ер нь сүүлийн 5-6 жил бол ерөөсөө аяллаг зүгээр л аялал дуртай үед аялал дуртай үед Монгол явал дуртай үед ингээд тэгээ сүүлдээ энэ ажлууд үйлдвэрийн газар бол зүгээр л гэрээтэй цагийн гэрээтэй л ажилладаг болсон. Би 8 цаг юм 12 цаг зарцуулахыг хизээч хүсээгүй. Тийм учраас хүсээгүй юм да би яг хүснээр амьдрах гэж хичээжсэн болохоор яг тэрийгээ би одоо бас нэг нэлийн одоо цаг
зарцуулсны дараа л ойлгосон юм бол бодож шүү дээ. Одоо би яг тэрнийхээ хэмжээгээр л одоо их чинь бас үргэлжлүүлээд явж байгаа. Нэг айхтар овооч цасан сайтан болох нь нэг сонир биш байна. Надад хамгийн гол нь би эрхчлээ аягүй чухал юм уу гэдгийг л ойлгочоод явдаг байхгүй юу. Тий. Тэгээд эрхчлээний хажууд чинь бас тэгэл гоё сайхан амьдрал бас тайван амьдрал аягүй хэрэгтэй болчдөг юм байна л да. Нас явахлаар ер нь тий та нар ч гэсэн бас хэрэгтэй бол. Одоо залуу дээр таад маань аягүй зөв юм олоод аваа. Тэгвэл тэгэл болондоо болохгүй байхгүй. Тийм шүү дээ. За ингээд товчхон Джеймс Лей гоё ямар гоё нэртэй юм тий. Амжилтын үндэс. Амжилтын үндэсийг ярих юм бол хэдүүдээ тэгэл өстой ямар штэ их чинь зөөмөр өстой янз ярина их чинь тий. Яг тэр зөөмөр сургалтаа тавихтай их чинь яг энэ амжилтынхаа үндэсийг чинь цуг амжилтаа яваа хүмүүсээ урьж оролцуулаа. Тэднийхээ сэтгэлийг ярилцуулаа. Тэгээд маш их хувийн хөгжлийн тухай лекц семинаруудыг тавьдаг. Зөвхөн Чехэд биш одоо Европт ч гэсэн маш их тавьдаг. Тэгээд одоо ч юм цахим байхад ерөөсөө хэл хязгаар гэж алга шүү дээ. Бүх юм болж бүтчихэ. За нөгөө үг олдож өхөр холдлоо нөгөө нэг Чехийн сэдвээс бүр бизнес руу хадгараад орчлоо хэдүүлээ. За. Урам аваад босоод гүчмэл боллоо шүү. Нэрээ тийш шүү. Би ч тэгээд өөрөө бас аюу тийм юу юм блэ? Аюу тийм сэтгэлийн хөөрөлтэй ч юм ааш. Тэгээ нэг юмд ингээл нэг урам авах нь амар гой санагддаг шүү дээ. Нэг хүн ингээл натаа ярьж байгаа л энийгээл гаргах юм би. Би ашиг нэг сайхан сэтгэл онгоцол сайхан ярих. Анхааралтай ингээд сонсож байгаа хүмүүс аюу гой санагддаг шүү дээ. Тэгээ харилцаа яриад мундаг юм аа, маш гоё ирч хүчтэй юм аа, зөндөө их ирч хүч авлаа, баярлалаа. Бидэрт ирч хүч маш их хэрэгтэй шүү хүмүүс минь. Тэг та хэд манаас одоо нэгэндээ юм бас чекд хүрээд ирсэн тий. Одоо тэгэл ирч хүчээр байнга өөрийгөө цэнгэлж авах шүү дээ. Та чи өдөр болгон гар утсаа цэнгэлж байгаа биз? Тэрэн шиг чи тархиа өдөр болгон цэнгэлээрээ. За их чин дараач бүгдээрнийх нь комментиг уншиж амтсангүй. Лайвынхаа дараа Айлда багийг мэднэ энд байхдаа мэдрэхийг хүсэж байна. Та надад нээлттэй жаахан яриад өгөөч бис. Хоёулаа дараа нь ярих хөө. Энэ хүмүүс чинь бас сонсох хүмүүс ч байгаа, сонсохгүй хүмүүс байгаа. Ороод ирээрээ, чатар ороод ир. За юу. Тэгээд их чинь нэг амрахлаараа өнөөдөр би бас одоо бас нэг хүнд бас нэг мэдээлэл өгчөө. Тэгээд онтно. Тэгээд хагас бүтэн сайдраас хоёулаа холбогдсон тэхөө. Тий. Сонирхож байгаа хүмүүст нь бол их чинь хагас сайдраар угаасаа бүх цагаа зарцуулдаг. Дандаа бизнестэй гэсэн үг. За маш их баярлалаа. Та эдээсээ ч гэсэн маш их урам авлаа. Сайхан буу халлаа шүү дээ хэдүүлээ тий. Хөөрхөр шүү дээ. Google босоод Google сардаг. Ерөөсөө rice up гэдэг л нөгөө юу актер юу гэдэг л баярлалаа. Амжилт хүсье. IELTS багийг мэднэ гэж сайн байна шүү. IELTS гэдэг чинь International Leaders Team гэсэн үг шүү дээ. Олон улсын удирдагчийн баг гэсэн үг үстэй. Одоо англи хэлтэнгүүд нь бол мэдж байгаа хэрэг тий. Олон улсад яагаад гэж нэрлсэн юм. Угаасаа манай IELTS-чуудад дэлхийн одоо монголчууд байгаа газар болгонд байна шүү дээ. Тий. Хаач бизнесээ хийх бүрэн боломжтой ийм гайхалтай юм бариад авцсан. Тэд хүн тег дундуур явсараад л яг би өөртөө хэрэгтэй юм олоод авцсан л гэж боддог шүү дээ. Тэгээ бүжаахан аюу дэмждэг. Аюу дуртай шүү өөр юм бас. Би тэгээ трансфактор өөрөө ингэж уудаг байхгүй тэгэл. Надад уух юм байна уу гэж нэгж байгаа дуудаг бүр. Би ч бодохоор бас нэг сар ч гэсэн бүжээ хэмчих гэдэг. За яг плюс болгож байгаа тэрийг зарчий яг та онцор дэтлоцод өгрөг юмчиргээл гэчихлээр бас нөгөө чи нэг сар агаал аваад дуудаг байхгүй. Бүгдээрээ айгу уух туртай бид нар тий айгу сайн шүү. Тэр ууч тэр өндөө айгу гоё сэргээл ирдэг шүү дээ амар гоё. За тэдний гэсэн бүр бүж ааж аягүй тэгж идэг ус тээ. За би ашиг олоогүй хаач би хийж сураагүй аач гэх. Тэр байтхан бүж аач бүр трансфер фактор гэж хэлж мэдэхгүй трансфер матер гэдэг байсан гэд боддоо бүр инээдтэй. Би тэр одоог аягүй ярьж өгдөг аахгүй хүмүүс. Манай өгшин ч трансфер матер зардаг болсон шүү дээ гэсэн чинь манай нэг хэдэн хүүхдүүд сонсч ирсэн байхгүй бид хоёроо яриаг гэсэн. Юу цахилгаан станц болоо явчихваа гэсэн чинь ямар мундаг юм бэ өстө. Ойн шиг яг тэгээд ярьсан чинь бүр Америкээс ирдэг аахгүй юу гэж ярьсан чинь юу Америк гэдгсэн чинь харин трансформатор гэдгийг трансформатор гэж андуурч яриад бүр идлэг ойлгоод орсон шүү дээ бүр амар ойлгоод орчихсон. Тэгсэн чинь эрүүл мэндийг гээд ярангууд асуудал үүссэн л дээ. Дархлаа эрүүл мэнд гэж ярьсан чинь амар. Тэгээд аюу гоё юм бас ингэсэн байхгүй.
За энэ трансфактор чинь янзын гоё гоё ярьсан. Эрэгтэй хүндэс дуух юм. Айгүй их байдаг юм биш үү гэж айгүй ярьсан чи. Ямар бүтээгдэхүүн. Эр юм хоёр уудаг айгүй гоё бүтээгдэхүүн байдаг шүү гэж айгүй ярьсан. Тэрийг өөрөөс нь данраасуугаараа. Хаяа уудаг. Нэгтэй бат. Тийм бэст бас тэгээд адлаасаа одоо тийм айгүй. Тийм. Нэг өдөр дээр нэг ингэхгүй бүжээ чи хоёлаа ингэдэг юу яа дөнгөж л орж ахтаа шүү дээ. Хууяа яста айгүй олон хүнтэй болвол айгүй ашигтай юм байна. Энэ юусе олон хүнтэй болъё гэж чи миний дор орчих гээд би пүүж гойлаа тэгсэн чи пүүж авч гэсэн. За яста үгүй шүү. Яста муу эр хүн чи эмийн дээр гэдгийг шүү. Яаж өөр иллэг шагаа. Тэр миний дор орохгүй гэдэг байгаа байхгүй. Заавал пүүжийн дээр байх хэрэгтэй. Пүүж дээр байх хэрэгтэй. Муу эр чи эмийн дээр гэдэг гээд айгүй аваа байсан. Тэгээд тэгтээ дургуцараа тэгээд би нэг битгэн бүртгцээ дор хийцэн шүү дээ. Яаж хийж байгаа дор хийцэн. Нэг тийм өвчлөлт юм болж байлаа. Тийм. Юуны учир мэдэхгүй. Трансфактор гэдэг. Дойр нүрч байгаа трансфактор гэдэг. Бүжээ харт. Тэгжил хөгжилж байлаа. Хөгжилтэй юм болон бүжээ өтер чинь. За. За сайн амар цагаарай таад маань одоо 9 болчлоо. Чихэн цагт. За Монголоос үзэж байгаанууд нь нөхөд үзчихээрэй. Таадтай хамтдаа байсан. Маш их баярлалаа. 150 л байж байгаа жаргал болчихлоо. Ихэнх нь мунтаад өгч байна. За баяртай. Дараагийн лайв бодох орно гэсэн. YouTube-ээр дэмжээрэй. Их жаахан YouTube сайн дэмжээрэй. Тэр чинь аюул дэмжүүлэх таад маань лайк, subscribe дарчих юм бол таад их жаахан бичсэн шин бичлэг болгон та нар зүгээр пак. Нөгөө оюунаа чи дахиад нэг бичлэг хийчлээ шүү гэж ороод ирдэг юм биш шүү. За баяртай.